Order bitte, dir хамгийн мундаг. Дэлхийхээс жилүү намайг сайн ойлгодог. Дэлхийхээс жилүү намайг үнээр хайрлаа. Надад Иесус үнээр хамгийн гол. Надад Иесус үнээр хамгийн гол. 예, 기다렸습니다. 찬호. Сайн байцгаана уу бүгдээрээ. 몇 그룹이었죠? За сая хэддүгээр группт болчих? Саа групп. 예, 사 그룹에서 멋진 특송을 해주셨습니다. Манай дөрөвдүгээр группээс бүр ямар гоё онцгой магтанд дуулваа тийм ээ. 예, 부르기 어려운 빠른 찬송을 해주셨는데 Тэгээ дуулахад их хэцүү хурдан темптэй дууг их сайхан дууллаа. 너무 잘 불러주신 것 같아요. Тэгээ үнэхээр сайн дуулах шиг боллоо тийм ээ. 근데 와우가 가장 이렇게 마음에 남네요. Тэгээ хамгийн сэтгэл үлдсэн хэсэг нь бол вау гэдэг хэсэг нь байлаа. 주님을 향한 기쁨을 또 한 단어로 잘 표현하셨다 Тэгээ 생각합니다. эзэн рүү хандаж байгаа тэр баяр хөөр баяр баясгаланг бас энэ ганц үгээр илэрхийлэх гэж оролцсон юм шиг байна. 예, 오늘도 주님 안에서 즐겁고 유익한 교제의 시간이 되시기를 바랍니다. За өнөөдөр ч бас та бүхэн маань эзэн дотор үр ашигтай бас баяр хөөртэй сайхан цагийг өнгөрүүлээсэй гэж хүсье. 예, 우리 사그룹에게 다시 한번 박수 한번 За 주세요. дөрөвдүгээр групптэй зориулаад бас алга ташия. 예, 그럼 함께 За 기도드리겠습니다. хамтдаа залбирцгаая. 사랑과 은혜가 충만하신 하나님 아버지 감사합니다. Хайр нэгүслэр бялхам дүүрэн байдаг бурхан аав минь танд талархаж байна. 예수님의 보배로운 피로 우리의 모든 죄를 영원히 깨끗게 하여 주시고 Эзэн та Есүсийн үнэт цусаар бидний гим нүглийг мөнхөд угаан цэвэрлсэн билээ. 영원한 천국에 갈 수 있는 참되고 복된 소망을 주심을 감사드립니다. Бас мөнхийн диваачнд очиж чадах мөнхийн болоод жинхэнэ найдварыг өгсөнд танд талархаж байна. 또한 주님의 몸된 교회를 허락하여 주시고 Бас эзэн та өрийн бий болсон чуулганыг бидэнд зөвшөөрөөд 주님의 은혜를 기억하고 주님의 은혜에 보답하는 삶을 살아갈 수 있도록 인도하신 감사드립니다. эзэн таны нэгүслийг санаад бас эзэн таны нэгүслэлд хариулаад амьдрах боломжийг олгосонд ч талархаж байна. 이 청년의 시기를 또 주님 앞에 드리기를 원합니다. Бас бид бүхэн энэ бүхий л залуу насаа эзэн танд өргөж зориулахыг хүсэж байна. 주님을 기쁘시게 하는 삶을 살 수 있도록 도와주시고 Эзэн таныг баярлуулдаг амьдралаар амьдрч чадхад та туслаарай. 또 주님께서 원하시는 바대로 주님의 선한 일꾼이 될 수 있도록 인도하여 주옵소서. Бас эзэн таныг хүсэж байгаачлан бид бүхэн эзэн таны ажлын төлөө зүтгэдэг сайн ажилчид болон гарч ирж чадхад та тусалж удирдаарай. 오늘의 모임을 허락해 주심을 감사드립니다. Өнөөдрийн нөхөрлөлийг ч мөн адил зөвшөөрсөнд тань талархлаа. 말씀과 교제를 통해서 주님 안에서 한 마음 한 뜻이 될 수 있도록 인도하여 주옵소서. Үг болон нөхөрлөөр дамжуулаад бид бүхний зүрх сэтгэл эзэн таны дотор илүү ихээр нэг болон нэгдэж чадхад туслаарай. 주님을 향한 선한 결심을 품는 시간이 될 수 있도록 인도하여 주옵소서. Бас эзэн тань руу хандсан сайн шийдвэрүүдийг өөртөлсөн тийм цаг хугацаа байлгаж өгнө. 모든 시간을 자비로우신 주님의 손길에 의지합니다. Бүхий л цаг хугацааг зөвхөн эзэн таны инэрэнгүй моторт тань даатгаж байна. 우리를 사랑하시는 예수님의 이름으로 기도드립니다. Биднийг хайрладаг Есүсийн нэрээр залбирлаа. Амен. 예, 열왕기 하 2장을 찾겠습니다. За бүгдээрээ 2 дугаар хаад 2 дугаар бүлгээс олж харцгаая. 열왕기 하 2장 9절에서 11절입니다. 2 дугаар хаад 2-ын 9-өөс 11-ийг дуустал ишлэл байгаа. 예, 함께 읽도록 하겠습니다. 9-өөс 11 хамт уншия. Тэд гаталж гарсны дараа Елия Илишад би чамаас авагдахаас өмнө чамд юу хийх вэ? Надаас гуйхтун гэсэнд Илиша таны сүнс над дээр 2 дахин илүү байг гэв. Тэр чи хэцүү юм гуйж байна. Хэрв намайг чамаас авагдаж байхад чи намайг олж харвал тэр нь чамд биелнэ. Харин харахгүй бол биелэхгүй гэв. Тэднийг ярилцаар явж байтал харагтун галан тэрэгнүүд болон галан морд тэр хоёрыг салгав. Елия хуу салхиар тэнгэр өөд одов.
예, 오늘은 갑절의 영감이라는 제목으로 하나님의 말씀을 나누고자 합니다. За өнөөдөр бүгдээрээ хоёр дахин илүү сүнс гэсэн сэдвээр хамтдаа Бурхны үгнээс хуваалцахаар болсон байна. 하나님께서 엘리야 선지자를 취하시기로 정하셨습니다. За Бурхны төлөвлөгөө юу байсан бэ гэхээр Елия иш үзүүлэгчийг өөрлөгөө буюу дээш нь авч явъя гэдэг тийм авч явах төлөвлөгөө гаргасан байгаа. 그리고 엘리사 선지자를 엘리야 선지자의 뒤를 이을 일꾼으로 정하셨습니다. За тэгээд түүний дараа Елия гэдэг иш үзүүлэгчийг томилоод Елиягийн хийж байсан ажлыг одоо өвлүүлэхээр болсон байна. 하나님은 준비하시는 하나님이십니다. Тэгэхээр бидний мэдэж байгаа Бурхан бол бэлддэг Бурхан байна. 새로운 일꾼을 준비하시고 Тийм ээ шинэ ажилчныг урьдчилж бэлдэнэ. 교회 안에서 충성된 일꾼을 준비하시는 분입니다. Чуулган доторч гэсэндээ итгэмжтэй тийм ээ үнэхээр яг үнэнч ажилчдыг урьдаас бэлдэж байдаг Бурхан. 근데 엘리야 선지자는 엘리사 선지자에게 이렇게 이야기합니다. За гэтэл Елия иш үзүүлэгчийн зүгээс Илишад хандаад ингэж хэлсэн байгаа. 내가 너에게 어떻게 행해야 되겠느냐라고 묻죠. За би чамаас авагдахаас өмнө чамд юу хийлгэхийг хүсэж байна вэ? Надаас гуй гэж хэлсэн байна. 새로운 일꾼에게 도와줄 것이 무엇인지를 묻고 있는 모습입니다. Тэгэхээр шинэ ажилчин томилогдох гэж байгаа учраас тэр хүнд зориулаад яг хэрэгтэй зүйлээ надаас гуйгаад хэлээрэ гэсэн утгатай. 이것은 교회 안의 모든 성도들의 모습이다라고도 이야기할 수 있을 겁니다. Тэгэхээр энэ дүр төрх гэсэндээ чуулган доторх бүхий л ахын дүүс, нийт ахын дүүс хэрэгтэй дүр төрх бахаа гэж бодогдож байна. 예수님께서도 말씀하셨죠. Есүс эзэн ч гэсэндээ тэгж айлтсан байдаг. 추수할 것은 많되 일꾼이 적으니 За хурааж авах ургац нь маш их байна. Гэхдээ ажилчид цөөхөн байна. 아버지에게 추수할 일꾼을 보내주소서 하라 말씀하셨습니다. Тийм учраас эцэг бурхнаас маань ургацын ажилчдыг явуулахтун гэж гуйгаарай гэсэн шүү дээ. 사도 바울도 디모데에게 이야기했습니다. Тэгээд Илч Паулч гэсэндээ Тимотед хэлсэн байдаг. 내게 부탁한 것을 충성된 사람들에게 맡기라 말씀하셨죠. Чамд даалгасан үгийг чи итгэмжит хүмүүс даатгаа гэж загсан. 이것은 교회 안에서 계속적으로 이루어져야 될 일들일 겁니다. Тэгэхээр энэ зүйл маань ч гэсэндээ чуулган дотор үргэлжлээд явагдах ёстой ажлуудын нэг юм аа гэж хэлж болно. 하나님께서는 지금도 충성된 일꾼을 찾으시고 세우시기를 원하십니다. Бурхан маань яг одоо энэ цагт ч гэсэндээ итгэмжит хүмүүсийг хайж байгаа, итгэмжит хүмүүсийг гаргаж ирэхийг хүсэж байгаа. 우리는 항상 그것을 위해 기도해야 되고 Бид бүхэн үргэлж үүний төлөө залбирдаг байх хэрэгтэй. 또 다른 일꾼을 세울 수 있도록 저희도 도와야 할 겁니다. Бас бас нэгэн ажилчид гарч ирэхийн төлөө бид бүхэн хажуунаас нь туслах хэрэгтэй. 그리고 동시에 나 자신도 하나님 앞에 충성된 일꾼이 되기를 원해야 할 За 것입니다. бас түүнээс хацуу би өөрөө ч гэсэндээ Бурханы өмнө итгэмжид үнэнч сайн ажилчин нь болохыг хүсэх хэрэгтэй, тийм байх ч хэрэгтэй. 엘리사 선지자는 엘리야 선지자에게 이렇게 이야기합니다. Елиша иш үзүүлэгч Елиягаас ингэж гуйсан байна. 당신의 영감이 갑절이나 내게 있기를 원합니다. Таны сүнс надад дээр хоёр дахин илүү байгаасай гэж би хүсэж байна гэсэн. 이것은 단지 엘리사의 욕심을 의미하는 것이 아닐 겁니다. Тэгэхээр энэ дээр гарч байгаа утга агуулга маань зүгээр л нэг Елишагийн шунлыг хэлж байгаа юм биш. 오히려 나는 당신보다 2배나 부족한 사람이기 때문에 하나님의 능력이 2배나 있어야 된다라는 것을 구한 것이라고 생각합니다. Харин би танаас хоёр дахин илүү дутуу дөлмөг хүн учраас би тантай харьцуулахад хэд дахин илүү дутмаг хүн учраас таны сүнс над дээр хоёр дахин илүү оршоосоо гэж өөрийнхөө дутуу дөлмгийг хүлээн зөвшөөрсөн сэтгэл гэж хэлж болно. 잠언 30장에 나오는 아굴의 기도도 동일하죠. Сургаалт үгс 30 дугаар бүлэг дээр гарч байгаа агуурын залбиралч гэсэндээ адилхан байдаг тийм ээ. 하나님 앞에 구하는 것이 있잖아요. Бурхны өмнө ингээл гуйж залбирсан агуулга нь гарч байгаа. 나를 너무 부하게도 마시고 가난하게도 마옵소서. Бурхан минь та намайг баян тарганч бүү байлгаач, ядуу хоосонч бүү байлгаач. 내가 부자가 되면 하나님을 잊을까 두렵고 Би баян тарган болчих юм бол Бурхан таныг мартахгүй гэж айж байна. 가난하면 하나님을 원망할까 두렵습니다. Бас ядуу зүдөө хоосон болчих юм бол таны нэрийг бузарлахгүй гэдгээсээ би айж байна гэсэн. 이것은 아굴이 조건에 따라 자신의 믿음을 변화하겠다라는 이야기가 아니라 Тэгэхээр энэ маань агуур гэдэг хүн амьдарч байгаа нөхцөл байдлаасаа хамаарат өөрийнх нь итгэл өөрчлөгдөд яваад байна шүү гэсэн утгатай үг биш үү? 자신은 그렇게 연약한 존재니까 하나님께서 감당할 수 있는 일만을 허락해 달라는 겸손의 기도였을 겁니다. Харин өөрөө маш сул дорой алдаа дутагдал их гаргадаг хүн учраас намайг даруй байлгаад өгөөч гэсэн даруй байдлын залбирал юм а гэсэн. 우리도 항상 엘리사와 같이 아굴과 같이 겸손한 마음을 갖는 것이 필요합니다. Тэгэхээр бид бүхний хувьд ч гэсэндээ ялгаагүй Илишатай ижилхэн, агуур гэдэг хүнтэй ижилхэн үргэлж даруй зүр сэтгэлтэй байх нь маш чухал зүйл байна. 하나님은 겸손한 자에게는 은혜를 더하신다 하셨고 Яагаад вэ гэвэл Бурхан дарууд нэгүслээ үзүүлдэг гэсэн шүү дээ, тийм
오히려 스스로 선줄로 생각하는 자는 넘어질까 조심하라 하셨습니다. Харин өөрийгөө зогсож байна гэж бодогч нь унчихгүй тул болгоомжил гэж айлцсан байгаа. 항상 하나님의 선한 일꾼이 되기 위해서 우리는 겸손한 마음으로 하나님께 의뢰하는 것이 필요할 겁니다. Тийм учраас бид бүхэн Бурхны үнэнч итгэмжит ажилчин болохын тулд үргэлжлүүлэн Бурханаас тэр даруй байдлыг нь гуйгаад тийм ээ Бурханд түшиглдэг тийм зан чанар бидэнд байх хэрэгтэй. 자, 엘리사의 겸손한 이 구함 앞에서 엘리야 선지자는 대답하죠. За тэгээд Илишагийн ийм даруй зүрх сэтгэлээр Елиягаас гуйж байгаа гуйлтынхаа өмнө Елия ингэж хариулж байгаа. 내게 어려운 것을 구하는도다. Чи надаас хэцүү юм гуйж байна. 왜냐하면 영감의 갑절의 영감, 그 하나님으로부터 오는 능력은 자신의 힘으로 줄 수 없는 것이기 때문입니다. Яагаад вэ гэвэл хоёр дахин илүү сүнсийг хүлээж авнаа гэдэг бол хүний зүгээс хүний хүчээр хийгдэх боломжгүй ажил юм а гэсэн үг. 신앙생활을 할 수 있는 능력, Итгэлийн амьдралаар амьдрах 또 хүч байна. 주님이 맡기신 일을 할 수 있는 능력. Бас эзний даалгасан ажлыг хийх хүч чадал. 그것은 사람으로부터 나오는 것이 아니라 오직 하나님께로부터만 나오는 겁니다. Тэр эдгээр зүйлс бол хүнээс тийм ээ ургаж гарч ирдэг зүйл биш, харин Бурхны хүч чадлаар л бий болдог зүйл байгаа. 그래서 엘리야 선지자는 내 힘으로 이것을 줄 수는 없다라고 이야기한 거예요. Тийм учраас Елия иш үзүүлэгчийн хувьд за чиний гуйсан гуйлтыг бол би өөрийн хүчээр биелүүлж өгч чадахгүй гэдгийг хэлж байгаа үстэй. 그런데 하나의 조건을 이야기하죠. За гэхдээ нэг төрлийн болцлыг хэлж байгаа. 하나님께서 나를 약속대로 취하실 것인데 За Бурхан өөрийнхөө амласан амлалтын дагуу намайг дээш авч явнаа. 내가 그것을 보면 이 일이 내게 이루어지려니와 Харин чи тэр үйл явдлыг хараад байж явах юм бол чиний гуйлт чинь чам дээр биелэх болно. 그렇지 않으면 이 일이 내게 이루어지지 않을 것이다. Харин чи намайг дээшээ явж явах үед харж чадахгүй байх юм бол энэ гуйлт чинь чам дээр биелэхгүй гэж хэлж байгаа үстэй. 하나님께서 엘리야 선지자를 취하는 모습을 직접 경험하면 영감의 갑절을 줄 것이고 Тэгэхээр Бурхан Елия иш үзүүлэгчийг өөрийнхөө хүч чадлаар дээш нь авч явж байгааг Илиша харах юм бол хоёр дахин илүү сүнс чам дээр буух болно. 그런데 그것을 경험하지 못하면 영감의 갑절을 얻지 못하게 될 것을 분명히 말씀하셨습니다. Харин түүнийг харж чадахгүй бол түүнийг өөр дээрээ туршиж мэдрэхгүй бол хоёр дахин илүү сүнсийг авах юурал чам дээр биелэхгүй байх болно гэдгийг хэлж байгаа. 우리에게도 신앙생활하는 가운데 영감의 갑절이 필요합니다. Тэгэхээр бид бүхэн ч гэсэндээ итгэлийн амьдралаар амьдарч байгаа үед маань хоёр дахин илүү сүнс байх хэрэгтэй. 또 교회 안에서 맡겨진 일을 하기에 영감의 갑절이 필요합니다. Бас чуулган дотор дааж авсан ажлаа сайтар гүйцэлдүүлэхийн тулд ч надад хоёр дахин илүү сүнс хэрэгтэй. 엘리사 선지자가 겸손한 마음으로 그것을 구한 것처럼 Илиша иш үзүүлэгч гэсэндээ даруй зүрх сэтгэлээр үүнийг гуйсан байна тийм ээ. 우리도 항상 겸손한 마음으로 그것을 구하는 것이 중요할 겁니다. Бид бүхэн ч гэсэндээ зүрх сэтгэлээ даруйд орд байлгаад үүний төлөө гуйж залбирдаг байх 그런데 хэрэгтэй. 하나님께서 답이 어디 있다고 말씀하셨습니까? За гэхдээ Бурхан хариулт нь хаана байгаа гэж хэлсэн бilé? 보면입니다. Түүнийг харуул байх болно гэсэн. 그것은 바로 신앙의 경험을 의미하는 겁니다. Тэр үйл явдлыг харуул гэдэг болцол нь юу вэ гэхээр итгэлийн амьдралын туршлагыг хэлж байгаа бахнэ. 우리는 하나님으로부터 오는 놀라운 능력을 얻기 위해서는 많은 신앙의 경험을 해야 한다라는 겁니다. Бид бүхэн Бурханаас ирж байгаа тэр олон сайхан зүйлсийг харахын тулд тэр олон зүйлсийг өөрсдөө дээрээ мэдрэхийн тулд итгэлийн маш олон туршлага надад байж ах ёстой. 그런데 이것을 생각해 볼 수 있습니다. За гэхдээ үүнийг бас бодож үзэж болох юм. 하나님은 능력을 항상 직접적으로 주시지는 않는 것 За 같아요. Бурхан тийм ээ энэ хүч чадал гэдэг зүйлийг яг өөрийн биеэр ингээл бодит байдлаар өгдөггүй юм шиг байна. 어떤 의미냐면 За энэ ямар утгатай вэ гэхлээр 하나님 저에게 고난 가운데 이길 수 있는 믿음을 주십시오. Бурхан минь та намайг энэ зовлон зүдүүрийг ялж чадах итгэлийг өгөөч. 그럼 믿음을 갑자기 주시는 게 아닙니다. Гэхдээ тэглээгээл Бурхан итгэлийг надад гів гинэд өгчөж байгаа юм биш шүү дээ 그 тийм ээ. 믿음을 경험할 수 있는 고난의 환경을 주시는 Харин 거예요. тэрхүү итгэлийг би өөр дээрээ туршиж мэдэрч болох үеэр зовлон зүдүүр орчин нөхцөлийг надад бүрдүүлж өгдөг байгаа. 저에게 형제자매님들을 사랑할 수 있는 능력을 주십시오. Бурхан минь та надад ахын дүүсээ хайрлаж чадах хүчийг өгөөч. 가만히 있는데 갑자기 하나님께서 내 마음에 사랑을 주시는 게 Гэхдээ 아닙니다. эн чин зүв зүгээр сууж идэл Бурхан надад ахын дүүсээ хайрлах хайрыг өгнө гэж байхгүй. 미워하지만 사랑할 수밖에 없는 환경을 주시고 Тийм ээ? Үзэн ядаж байгаа ч гэсэндээ хайрлах орчин нөхцөлийг надад бүрдүүлж өгнө гэсэн үг байна. 사랑에 용서를 할 수밖에 없는 환경을 주신다라는 겁니다. Тэр бусад хүмүүсийг хайрлаж чадхуйцаар, уучлж чадхуйцаар тийм орчин нөхцөлийг миний эргэн тойронд манд бүрдүүлж өгнө гэсэн үг байна. 거룩의 능력도 Тийм ээ? Ариун байдлын хүч чадал, 전도의 능력도 마찬가지일 겁니다. сайн мэдээ тарах хүч чадал гэсэндээ ялгаа байна. 가만히 앉아 있는데 그 능력이 갑자기 나에게 하나님께서 주시는 것이 아니라 Зүгээр сууж явах үед маань тэр хүч чадлыг Бурхан надад өгнө гэж хизээж байхгүй шүү. 하나님을 의지하는 가운데 그 능력을 받을 수 있는 환경을 주신다라는 거예요. Харин Бурханд найдсан зүр сэтгэлээр тэр хүч чадлыг хүлээж авч чадхуйцаар орчин нөхцөлийг маань надад бүрдүүлж өгнө гэсэн 자, утгатай 우리가 байна. 갑절의 영감을 얻기 위해서는
많은 하나님의 역사를 경험해야 합니다. Тийм учраас бид бүхэн ч гэсэндээ хоёр дахин илүү сүнсийг өөр дээрээ хүлээж аваад хоёр дахин илүү хүчтэй байхын тулд эзэн дотроо итгэлийн амьдралаар амьдрангаа маш олон зүйлсийг өөрсдөө туршлага болгож мэдрэх хэрэгтэй. 능력 있는 신앙생활을 하기 위해서는 많은 신앙의 경험을 해야 하는 Тийм 것입니다. учраас хүчтэй, дорвитой итгэлийн амьдралаар амьдрахын тулд маш олон итгэлийн туршлага надад байж ах хэвээр. 욥기 За Йов номноос олж 42장입니다. Йов 42 дугаар бүлэг байна. 욥기 42장 5절입니다. Йов 42-ийн 5 дугаар ишлэл байна. 같이 읽죠. 5-ыг хамт уншийе. 내가 Таны тухай 주께 чихээрээ 대하여 сонсч 귀로 байлаа 듣기만 би. 하였사오니 Тэгтэл одоо 이제는 нүдмийн 눈으로 таныг 그를 харж байна. 배웁나이다. 욥은 큰 인내의 믿음을 인내의 능력을 가진 사람입니다. Тэр Йов болвол маш тийм ээ удаан төвчдөг итгэлтэй хүн байсан. Итгэлийн хүч чадлыг өөртөө хүлээж авсан хүн байсан. 고난 가운데도 결코 흔들리지 않는 큰 믿음, 능력을 소유한 사람입니다. Зовлон зүдүр дундаж гисэндээ ерөөсөө гуйвж дайвалддаггүй тийм ээ. Хоёр тийш нь ганхдаггүй тийм удаан төвчээрийн итгэлийг Йов хүлээж авсан байсан. 그런데 그는 욥기 1장에 보면 이미 동방에서 의인으로 소문난 사람이었습니다. Гэхдээ Йов 1-р бүлэг дээрээс харах юм бол дорн зүгийн нутагтаа Йов аль хэдийн зөвхт хүн гэдгээрээ алдаршчихсан байсан. 그런데 하나님께서는 한 번 더 신앙의 경험을 할 수 있도록 허락해 주셨던 겁니다. Гэхдээ бурхан нэмэлтээр нэмээд нэг удаа итгэлийн маш агуу зүйлсийг туршиж мэдэрч болох учраас орчин нөхцөлийг түүнд бүрдүүлж өгсөн гэж 그래서 хэлж байна. 스스로 고백하고 있는 거예요. Тийм учраас энэ хүн өөрийн амаар ингэж илэрхийлж байна. 내가 귀로 듣기만 했었던 주를 이제는 눈으로 보게 되었습니다. Таны тухай чихээрээ сонсч л байлаа би. Тэгтэл одоо нүдмэн тэр эзнийг харж байна. 잘 알고 계신 것처럼 욥이 겪었던 여러 신앙적인 고난의 경험들을 통해서 욥의 신앙은 더욱 성장하게 되었던 겁니다. Тэр та бүхэн ч гэсэндээ сайн мэдэж байгаачлан Йовын амссан тэр олон зовлон зүдүр хавчлагын эцэст Йовын итгэл илүү дээр хүн болж өсөж төлөвшсөн байдаг. 다윗도 마찬가지죠. Давид ч бас ялгаагүй шүү дээ. Тийм ээ. 다윗이 골리앗과의 싸움에 용기 있게 나아갔습니다. Давид ч гэсэндээ Голиат гэдэг хүнтэй дайтах танд маш ир зоригтой сэтгэлээр урагш давссан. 왕을 비롯한 모든 군사들은 무서워서 뒤로 물러나고 있었어요. Хааныг оролцуулаад маш олон цэргийн жанжин, маш олон цэргийн айрам тэр Голиат гэдэг хүнээс айгаад хойш сууж байсан 그런데 байна. 다윗만이 하나님을 의지하는 가운데 골리앗 장군 앞에 용기 있게 섰습니다. Гэтэл Давид бурханд найдсан зүрх сэтгэлээр, бурханд түшгэлсэн зүрх сэтгэлээр ир зоригийг өмсөд Голиатын өмнө гарч очсон. 그 믿음은 그 능력은 갑자기 생긴 게 아니죠. Тэр итгэл, тэр хүч чадал гівгэнэд байж байгаад бий болчихсон юм биш ээ. 목동 시절에 이미 경험했던 겁니다. Аль хэдийн хончноор байж байх үед, малаа хариулж байх үед тэр итгэл нь бий болчихсон байсан. 하나님께서 곰의 발톱에서 사자의 발톱에서 나를 건져내셨은즉 Бурхан тэр аимшигтай баавгаан савраас, тэр аратан амьтдын савраас өөрийг нь аварсан гэж байна. 이 할례받지 않은 이 악한 블레셋 사람 앞에서도 나를 분명 건져내시고 승리하게 하실 것이다. Тийм байхад энэ хослолыг үлдээгүй Бурханыг доромжилж байгаа энэ харь хүний гараас ч тэр Бурхан маань намайг аварч өгөх болно гэж гэрчилсэн. 다윗도 그 신앙의 경험을 통해서 용기 있게 나아갈 수 있는 믿음, 능력을 얻었던 것입니다. Давид ч гэсэндээ тэрхүү итгэлийн гэрчлэлээр дамжуулаад, тэрхүү итгэлийн туршлагаар дамжуулаад ир зоригтой урагшил чадах итгэлийг олж авсан юм аа. 우리의 신앙도 마찬가지입니다. Бид бүхний итгэлч гэсэндээ ялгаагүй. 갑자기 앉아 있는데 하나님께서 갑절의 영감을 갑자기 주시는 것이 아닙니다. Гэв гинэт ингээд сууж байх үед маань Бурхан надад за хоёр дахин илүү сүнсийг аваарай гэж өгч юм биш. 엘리사와 같이, Харин Илишатай ижилхэн, 욥과 같이, Йовтай ижилхэн, 다윗과 같이 Давидтай ижилхэн. 그 신앙의 경험들을 통해서도 우리에게 갑절의 영감을 주시는 겁니다. Тэр итгэлийн олон туршлагуудаар дамжуулаад эзэн надад хоёр дахин илүү сүнс хүч чадлыг дүүргэж өгнө. 그래서 우리는 항상 하나님의 역사를 더 많이 경험하는 사람들이 되어야 합니다. Тийм учраас бид бүхэн өөрсдийн биеэр Бурханы ажилд илүү их оролцох хэрэгтэй, Бурханы ажлыг өөрсөд дээрээ мэдрэх хэрэгтэй. 교회 안에서 하나님의 역사를 더욱 많이 경험하는 사람들이 되어야 합니다. Чуулган дотор явагдаж байгаа Бурханы ажилд би гар бие оролцоод Бурханы ажлыг өөрийн биеэр мэдрэх хэрэгтэй гэсэн. 그런데 본문 말씀을 통해서 어떻게 하면 신앙의 경험을 더 많이 할 수 있는지가 나타내어져 있습니다. За тэгвэл сая үндсэн ишлэлээсээ харах юм бол за тэгвэл яг бид нар яавал Бурханы ажлыг илүү их өөрсөд дээрээ мэдэрч болох вэ гэдгийг мэдэж авч болно. 분명히 하나님께서는 우리 모두에게 갑절의 영감을 주시기를 원하실 텐데 Тэр Бурхан маань гарцаагүй бид бүхэнд хоёр дахин илүү сүнсийг өгөхийг хүсэж байгаа. 우리 모두에게 더 많은 신앙의 경험을 하게 하시기를 원하실 Бид 텐데 бүхэнд бүгдээрэнд нь итгэлийн агуу туршлагыг өгөхийг хүсэж байгаа.
근데 경험하는 사람이 있고 경험하지 못하는 사람이 있는 겁니다. Гэхдээ түүнийг нь өөр дээрээ туршиж мэдэрдэг хүн гэж байна. Түүнээс ангид буюу туршиж мэдэрч чадалгүйгээр өнгөрдөг хүн гэж бас 정말 байна. 갑절의 능력을 받는 사람이 있고 못 받는 사람이 있을 수 있는 거예요. Хоёр дахин илүү сүнсийг авч чадах хүн гэж байна. Түүнээс ангид хоцрох хүн ч бас байна гэсэн. 그 비결은 세 가지입니다. За түүний нууц нь 3 төрлийн зүйл байгаа. 첫 번째, Эхнийх нь 끝까지입니다. эцээ хүртэл. 두 번째, Хоёр дахь нь 가까이입니다. ойрхоноос. 세 번째, Гурав дахь нь 집중입니다. төвлөрөх байгаа. 우리가 하나님의 역사에 더욱 가까이 해야 되고 Тийм учраас бид бүхэн бурхны ажилтай илүү ойр байх хэрэгтэй. 또 끝까지 해야 되고 Бурхны ажлыг бид бүхэн хийх гэж байгаа бол эцэг хүртэл хийх хэрэгтэй. 집중해서 해야 합니다. Бас бурхны ажилд бүх анхаарлаа хандуулаад төвлөрөөд хийх хэрэгтэй. 교회 안에 있는 모든 일들에 대해서도 Чуулган дотор явагдаж байгаа бүхий л ажил дээр ч хүртэл 교회 ялгаагүй. 안에서 나에게 맡겨진 일들에 대해서도 Чуулган дотор надад даалгагдаж өгөгдсөн байгаа ажил дээр ч ялгаагүй. 끝까지 해야 되고 Эцэг хүртэл хийдэг байх хэрэгтэй. 가까이 해야 되고 Ойрхоноос хийх хэрэгтэй. 집중해야 합니다. Тэгээд төвлөрөх хэрэгтэй. 자, 다시 열왕기하 2장입니다. За дахиад 2 дугаар хаад 2 дугаар бүлэг рүүгээ эргэж очицгоё. 열왕기하 2장 2 дугаар хаад 2. 2절 보시죠. 2-ын 2 дугаар ишлэгийг хараарай. 엘리야가 엘리사에게 이르되 청컨대 너는 여기 머물라. Елия Илишад чи энд үлдээч гэсэн боловч. 엘리사는 대답합니다. За Илиша хариулсан байна. 여호와의 사신과 당신의 혼의 삶을 가리켜 맹세하노니 내가 당신을 떠나지 아니하겠나이다. Эзэн амьд бас таны амиар тангараглая. Би таныг орхихгүй гэв. 4절에도 반복된 내용이 기록되어 있죠. За 4-р ишлэлээр ч гэсэндээ ижилхэн утга давтагдсан байна тийм ээ. 6절에도 반복된 내용이 기록되어 있습니다. 6-р ишлэлээр ч гэсэндээ давтагдаж гарсан байна. 자, 엘리야 선지자가 승천하는 것을 엘리사 선지자가 볼 때 갑절의 영감을 주시겠다 말씀하셨습니다. Тэр Елия иш үзүүлэгч дээшээ авагдаж байх үед, дээшээ өргөгдөж байх үед яг тэр болж байгаа үйл явдлыг Илиша харж чадах юм бол хоёр дахин илүү сүнсийг өөр дээрээ авч чадна гэж айлцсан. 그런데 끝까지 엘리야 선지자를 따라가지 않았다면 그 경험은 할 수가 없었던 거예요. Гэхдээ Илишагийн зүгээс эцэг хүртэл Елиятай тийм ээ хамт байгаагүй бол түүнийг эцэг хүртэл дагаагүй бол түүнийг харж чадахгүй өнгөрчиж болох байсан. 엘리야 선지자가 왜 엘리사 선지자에게 너는 여기 머물라라고 했는지는 사실 잘 모르겠습니다. За Елия иш үзүүлэгч яагаад Илишаг би явах гэж байгаа учраас чи эндээ үлдээчээ гэж хэлснийг бол би яг үнэндээ сайн мэдэхгүй байна. 하나님의 뜻이 있었는지 Бурхны ямар нэгэн хүсэл байсан ч юм 아니면 уу? 개인적인 이유가 있었는지 Эсвэл хувийн шалтгаан байсан ч юм уу? 그것을 본문을 보면서 생각해봐도 잘 모르겠더라고요. Тэгэхээр яг энэ үндсэн агуулгыг би дахин уншаад тунгаан бодсон ч гэсэндээ шалтгааныг нь бол гаргаж ирч чадаагүй. 그런데 오히려 중요한 것은 엘리사 선지자의 모습이라 생각됩니다. За гэхдээ түүнээс ч илүү чухал зүйл нь Илишагийн дүр төрх бахаа гэж би бодож байна. 길갈에서 베델로, За тэрхүү Гилгалаас Бетел рүү, 베델에서 여리고로, Бетелээс Ирихо руу, 여리고에서 요단으로 Ирихогоос Йордан руу. 이동할 때마다 3번이나 반복해서 물어본 겁니다. За ингээл тийшээ хөдлөх болгондоо тийшээ нүүдэл суудал хийх болгондоо байн асууж исэн шүү дээ. 너는 여기 머물라. Чи эндээ үлдээчээ гэсэн байна. 근데 엘리사는 대답하죠. Гэхдээ Илиша хариулж дээ. 내가 당신을 떠나지 아니하겠나이다. Би тангараглая. Би таны хизээж орхихгүй гэсэн. 끝까지 엘리야 선지자를 따라갔던 겁니다. Тэгэхээр Илишагийн зүгээс эцэг хүртэл Елияг дагаад Елиятай хамт явсан байгаа үстэй тийм 이 ээ. 엘리사의 고백을 보면 생각나는 또 하나의 여자의 인물이 있죠. За энэ Илишагийн дүр төрхийг харах юм бол дахин нэг санаанд маань орж байгаа эмэгтэй одоо итгэлийн дүр байгаа. 바로 루시라는 여인이죠. Хинбэ гэхээр Рут гэдэг эмэгтэй байгаа тийм ээ. 시어머니 나오미도 며느리였던 룻과 오르바를 이방 땅에 놔두려고 했잖아요. За хадан мэж Наоминч гэсэндээ өөрийн хоёр бэр болох тийм ээ одоо Орпа Рут хоёрыг харин утагтаа үлдээчээ гэж гуйсан 근데 баг. 그 본문을 봐도요. 룻과 오르바에게 결국 여기에 머물라라고 권유한 것은 3번이었다라는 것을 알 수 있습니다. За гэтэл нөгөө Орпа тийм ээ одоо Рут хоёрыг та хоёр ингээл эндээ үлдээл тийм ээ одоо намайг дагаж явах хэрэггүй гэж хэлсэн нь нийтдээ 3 удаа давтагцаан гэдгийг харж мэдэж болно. 처음에도 룻과 오르바에게 이 땅에 너희 가족들에게 돌아가라 이야기하죠. Хамгийн эхлээд тийм ээ Рут Орпа хоёрт ч гэсэндээ тэр хоёрыг дуудаж авч ирж байгаа. Та хоёр төрсөн их нутагтаа очсон нь дээрээ төрсөн гэрлүүгээ яваа гэж хэлдэг. 그런데 따라가겠다고 합니다. Тэгэл таныг дагаад явнаа л гэж хэлээд 근데 байдаг. 중간에 한 번 더 나오미가 이야기하죠. За гэтэл гол дунд нь дахиад Наоми хэлсэн. 그때 오르바는 돌아갑니다. Тэр үед нь Орпа буцаад явчихдаг. 룻은
따르겠다고 이야기하죠. Харин Рут болохоор би эцэг хүртэл ээж таныг дагнаа гэдэг. 근데 혼자 남은 룻에게 한 번 더 이야기하잖아요. Гэхдээ ганцаараа үлдчихсэн байгаа Рутад дахиад ятгаж хэлдэг шүү дээ. 오르바도 떠났는데 Орбач гэсэндээ төрсөн нутгийнхаа зүг явлаа. 너도 다시 한번 생각해봐라. Чи ч гэсэндээ дахин нэг бодоод үзээ. 룻은 고백합니다. Рут дахин өчөж хэлдэг. 내가 죽는 일 외에는 어머니를 떠나지 않겠습니다. Би үхэхээс бусдаар таныг хайж явахгүй. 어머니의 하나님을 절대로 떠나는 일은 없을 겁니다라고 이야기하잖아요. Ээж таны бурхныг хайж явах ажил надад хизээч гарч ирэх боломжгүй гэж хэлсэн. 그러고 보면 무엇인가 물을 때 그 사람의 마음을 확인할 때 3번을 묻는 것 같아요. За ингээд бодоод үзэх юм бол ямар нэгэн зүйлийг асуух үедээ за яг тэр хүний доторх сэтгэлийг нь мэдхийн тулд адаглаж 3 удаа асуудаг юм шиг 그래서 байна. 저도 형제자매님들한테 무엇을 물을 때 3번까지는 꼭 물어야겠다라고 생각을 했습니다. Тийм учраас би ч гэсэндээ энэ агуулгаар дамжуулаад за ахын дүүсээсээ ямар нэгэн зүйлийг асуухтаа хүсэл тавихтаа ядаж 3 удаа асууж яа гэж 교사 шийдсэн. 봉사 하시겠습니까? За та багшаар үйлчлэх боломж байна уу? 거절할 수 있죠. Тэр хүн татгалзаж болно тийм. 다시 한번 해보는 겁니다. Тийм бол дахиад нэг удаа оролдоод асууж 또 үзнэ. 거절당할 수 있죠. дахиад би татгалцсан хариу сонсож 또 болно 다시 тийм. 한번 해보는 겁니다. Тэгээ дахиад нэг удаа оролдоно гэсэн. 그래도 거절하면 За тэгээд татгалзаад байвал яах вэ? 저도 포기해야겠다라는 생각을 했습니다. Би ч гэсэндээ асуухаа болий доо бууж өгье дөө гэж бодсон. 이 엘리사 선지자에게 룻이라는 믿음의 여인에게 3번 물어봤다라는 것도 분명히 신앙적인 이유가 있겠죠. Тэгэхээр Илиша иш үзүүлэгчээс жалгаагүй, Рут гэдэг итгэлийн эмэгтэйгээс жалгаагүй нийтдээ 3 удаа асуусан байна гэдэг маань өөрөө бас итгэлийн том сургамж болж байна шүү 자, дээ тийм 우리도 ээ. 신앙적인 결심을 할 때 Тэгэхээр бид бүхэн ч гэсэндээ итгэлийн ямар нэгэн шийдвэр гаргах 정말 үедээ 누군가가 나에게 3번의 신앙적인 결단을 물어본다면요. хин нэгэн хүн надаас 3 удаа итгэлийн бат шийдвэрийг маань асуунаа гэвэл 정말 마지막 기회라는 생각을 하시고 үнэхээр яг хамгийн сүүлчийн тийм ээ боломж гэж бодоод 하나님께서 나에게 마지막으로 물어보시는 거구나. бурхан надаас үнэхээр яг хамгийн сүүлчийн удаад асууж байгаа юм байна. 기도하는 가운데 네라고 대답하면 좋겠다라는 생각을 했습니다. Тэгэж бодоод залбирч байгаад за ойлголоо гэж хэлдэг болоосоо гэж хүсэж байна. 근데 중요한 것은 За гэхдээ чухал зүйл нь 엘리사 선지자는 그 엘리야 선지자의 3번의 무릎 가운데 끝까지 쫓아갔다라는 거죠. Илиша иш үзүүлэгч өөрөөс нь тийм ээ одоо Елия 3 удаа тэгж өөрөөс нь асуугаад байхад чинь өөрийнхөө итгэлдээ бат зогссон байна. Эцэг хүртэл таныг дагнаа гэж шийдсэн байна. 여러분 선지자의 생도들이 많이 있었습니다. Тэр тухайн цаг үед бол иш үзүүлэгчийн шавнар гих хүмүүс маш олуулаа байсан шүү дээ. 뭐 여리고에도 있었고, За Ириход ч байсан. 그리고 베델에도 있었습니다. Бетэлд ч гэсэндээ очих юм бол тийм шавнар байсан. 그 사람들도 분명히 오늘날 하나님께서 엘리야 선지자를 취해갈 것을 알고 있었습니다. Тэдгээр хүмүүс ч гэсэндээ гарцаагүй тун удахгүй өнөөдөр тийм ээ Елия иш үзүүлэгчийг маань дээшээ авч явах гэж байгаа юм байна гэдгийг мэдэж байсан. 그들은 알고 있었지만 쫓아가지는 않았던 Тэд 거예요. мэдэж байсан боловч Елияг дагааг. 그 자리에서 머물기는 원했지만 Яг хөө тэр байранда байхын хувьд бол байсан. 끝까지 쫓아가지는 않았던 Гэхдээ 겁니다. эцэг хүртэл түүнийг араас нь дагаж чадаагүй байна. 우리도 영감의 갑절을 얻기 위해서 더 많은 신앙의 경험을 하기 위해서 필요한 모습입니다. Тэгэхээр бид бүхэн хоёр дахин сүнсийг өөр дээрээ авахын тулд итгэлийг маш олон туршлагатай болохын тулд хэрэгтэй дүрдүрх байна. 하나님은 우리의 마음을 시험하시는 하나님이시죠. Бурхан бид бүхний тиймээ итгэлийг сордог бурхан шүү дээ. тийм ээ? 때로는 직접적으로 하십니다. Заримдаа боддоор тэгж айлддаг. 아브라함에게 내 사랑하는 독자 이삭을 바치라라고 하신 것처럼 직접적으로 하실 때도 있고 Авраамд ч гэсэндээ тийм ээ боддоор чи цорын ганц хайртай хүү Исаака надад өрг гэж боддоор хүссэн шиг. 또 요백에 사단의 시험을 허락하셨던 것처럼 사단으로서 간접적으로 허락하실 때도 있습니다. Бас Йовд ч гэсэндээ тийм ээ нөгөө бузар сүнсээр соригдох. За ингээ хүндлэнгөөс оролцоод бузар сүнсээр сориулах үеуд ч гэсэндээ байдгаа гэсэн. 또 엘리사 선지자나 룻처럼 옆에 있는 사람을 통해서 우리의 진정한 믿음을 마음을 확인하실 때도 있는 거예요. Бас Илиша болон Рут гэдэг эдгээр хүмүүсээр дамжуулаад эргэн тойронд маань байгаа яг одоо хажууд маань байгаа хүнээр ч хүртэл дамжуулаад бурхан миний яг жинхэнэ итгэлийг сорж гаргаж ирэхийг хүсдэг гэсэн. 우리에게 필요한 건 끝까지의 모습입니다. Тэгэхээр бид бүхэнд хэрэгтэй дүр төрх нь юу вэ гэхээр эцэг хүртэл хамт байх. 신앙생활도 끝까지, Итгэлийн амьдралаач хийж байгаа бол итгэлийн амьдралаараач амьдарч байгаа бол эцэг хүртэл. 맡겨진 봉사도 끝까지, Дааж авсан үйлчлэлээч хүртэл эцэг хүртэл. 하나님께서 나에게 맡기신 영혼도 끝까지. Бурхны надад даалгаж өгсөн тэр сүнстэй зууралдахдаа ч эцэг хүртэл. 히브리서 3장 14절의 말씀처럼 Еврей 3-ын 14 дээр гарсан байгаа. 우리가 확실한 처음 것을 잡았다면 Бид бүхэн тийм ээ энэ баттай зүйлийг эхнээсээ ахуулаад зуурсан юм бол 끝까지 그것을 견고히 잡을 때 그리스도와 함께 참여한 자가 되리라. эцэг хүртэл түүнээсээ зуурсаар байвал бид Христийн хуваалцагчд болж чаднаа. 영감의 갑절을 얻게 되고 Тэгэхээр хоёр дахин сүнсийг олж авч чадна. 그리스도께서 받으시는 영광과 같은 영광을 받는 자가 될 것을 말씀해 주시는 겁니다. Христийн амссан суу алдартай ижилхэн бид бүхэн ч гэсэндээ суу алдрыг хүртээд амьдрч чаднаа гэсэн утгатай. 그래서 우리가 끝까지의 모습이
필요합니다. Тийм учраас бид бүхэнд эцэг хүртэл байж чаддаг зан чанар хэрэгтэй шүү. 그리고 두 번째는 가까이입니다. За тэгээд түүний дараа юу хэрэгтэй вэ гэхээр ойрхоноос байх 우리는 хэрэгтэй. 하나님의 역사를 먼 곳에서 지켜보는 자가 되면 안 돼요. Бид бүхэн бурхны ажил явагдаж байхад чинь алсаа сонирхоод сууж идэг хүн байж болохгүй. 가장 가까이서 지켜보려고 하는 자가 되어야 합니다. Хамгийн ойрхоноос тэр ажлыг ажигладаг хүн болох хэрэгтэй. 교회의 일을 멀리서 구경하려고 하는 사람이 되면 안 됩니다. Чуулганы ажлыг нэг хол очиж зогсчоод нэг холоос ажиглаад идэг хүн байгаад иж 가장 болохгүй. 가까이서 참여하는 자가 되어야 하는 거예요. Хамгийн ойр байгаад хамгийн гол дундаас нь оролцдог хүн болох хэрэгтэй. 자, 요단강을 건너는 기적이 엘리야 선지자를 통해서 나타났습니다. Йордан голыг гатлах тийм ээ. Тэрхүү 요단강을 건너는 기적이 엘리야 선지자를 통해 За 나타났습니다. Йордан голыг гатлах гайхамшигч гэсэндэ Елия иш үзүүлэгчээр дамжуулаад биелсэн. 물론 하나님께서 주신 능력이죠. Мэдээж хэрэг тэрч гэсэндэ бурхны өгсөн хүч чадал байсан. 또 하나님께서 엘리야 선지자를 공중으로 취하는 기적이 나타났습니다. За бас түүний дараа бурхан Елияг тийм ээ дээшээ авч явна. Дээшээ өргөж авч явах болно гэдэг гайхамшигч хүртэл харуулж. 그런데 그 두 가지의 하나님의 기적을 모두 경험한 사람은 엘리야 선지자죠. Гэтэл тэр хоёр төрлийн гайхамшигыг аль аль нэг нь өөр дээрээ мэдэрч чадсан хүн бол Елия байгаа. 그런데 열왕기하 2장에 보면 멀리서 지켜보았던 50명의 생도가 있었다라는 것을 기록하고 있어요. За гэтэл 2-р хаад 2-р бүлгийг сайн уншаад үзэх юм бол энэ үйл явдлыг холоос ажиглаж байсан, холоос харж байсан 50 шав байсан гэдгийг мэдэж болно. 여기 7절을 한번 보세요. За та бүхэн 7-р ишлэгийг нэг хараарай. 예, 2-ын 7 같이 읽겠습니다. хамт уншия. Тэр хоёрыг Йордны тэнд зогсож байтал иш үзүүлэгчдийн хөвгүүдээс 50 хүн ирж харалдаа зайдуу зогсов. 여리고에서 따라온 선지자들이었는지 모르겠습니다. За Ирихогоос яг дагаж ирсэн тийм ээ тийм хүмүүс одоо тийм шавнар байсан уугүй юу гэдгийг сайн мэдэхгүй. 아니면 베델과 여리고의 선지자와는 상관없이 따라왔던 생도들이었는지도 모르겠습니다. Эсвэл Битэл Йордантай ямар ч хамааралгүй тийм ээ зүгээр одоо гаднаас дагаж ирсэн хүмүүс байсан уу? Тэр нь бас яг тодорхой болсон. 근데 어떤 이유로든 따라오긴 따라왔는데 멀리서 지켜보고 있었던 거예요. Гэхдээ ямар ч шалтгаанаар байсан бай дагаж ирэхийн хувьд бол дагаж ирсэн гэхдээ харалдаа зайдуу зогсож байлаа гэж байгаа. 엘리사 선지자는 엘리야 선지자와 꼭 붙어 있었죠. Илиша иш үзүүлэгчийн хувьд бол Елиятай яг ингээл наалтал хамт үйжсэн 그래서 байхгүй. 눈 앞에서 그 하나님의 기적을 경험했습니다. Тийм учраас яг нүднийх нь урд харагдаж байгаа тэр гайхамшигыг өөрөө хараад мэдэрчиж байгаа юм. 어찌 보면 50명의 생도들에게도 그 기회가 주어졌을지도 모르겠어요. Яг үнэндээ нэг талаас харах юм бол энэ дагалдаж ирсэн 50 шавдаж гэсэндээ энэ гайхамшигыг үзэх боломж олдсон ч байж болно. 근데 그들은 멀리서만 지켜보았던 겁니다. Гэхдээ тэр 50 хүн яасан бэхээр зайдуу зогсчоод холоос ажиглаад харж исэн гэж байгаа. 영감의 갑절을 얻기 위한 신앙의 경험을 더 많이 하기 위해서는요. Тэр хоёр дахин сүнсийг өөр дээрээ хүлээж аваад итгэлийн маш олон туршлагатай болохын тулд 우리는 하나님과 관련된 모든 일에 가까이 해야 합니다. бид бүхний зүгээс бурхантай холбоотой, бурхантай хамааралтай бүхий л ажилд ойроос оролцох хэрэгтэй. 자, 출애굽기 20장에 보면 하나님 앞에 가까이 했던 사람과 멀리 있었던 사람을 구분하고 있잖아요. За гэтэл 20 дугаар бүлэг дээрээс харах юм бол бурхантай ойр байсан хүн болоод бурханаас аслагдмал хол байсан хүмүүсийг ялгаад ангилаад бичсэн 자, байгаа. 모세와 여호수아와는 가까이 하셨습니다. За Мосе болон Йошуа хоёр бол бурхантай ойр байсан. 근데 70명의 장로들과 백성들과는 멀리 하셨습니다. Гэхдээ 70 ахлагч болон тийм ээ Израилийн ард түмнээс хол байсан гэж. 물론 그것은 그들의 신앙의 상태를 나타내는 것이라고도 할 수 있겠지만 Мэдээж хэрэг ас хол байлаа гэж илэрхийлсэн нь тэдгээр хүмүүсийн итгэлийн байр байдлаас нь хамаарсан агуулга байх л та. 또한 반대로 그들의 신앙의 상태를 보시고 하나님께서 가까이 경험하게 해주신 것과 멀리서 경험하게 해주신 것으로 구분해서 생각해 볼 수도 За 있어요. гэхдээ бас нөгөө талаас нь итгэлийн байр байдлаас нь хараад итгэлийн хэмжээг нь харж агаад бурхан өөрийнхөө ажлыг хэн нэгэн хүнд нь ойрхоноос ч мэдрүүлсэн байж болно. Бас өөр бусад хүмүүст нь өөрийнхөө ажлыг ас холоос ч мэдрүүлсэн байж болно гэсэн. 이스라엘 백성은 평소에서도 하나님을 멀리했던 겁니다. Израилийн ард түмэн зүгээр энгийн өдөр тутамдаа бурханаас аслагдмал амьдардаг байсан. 하나님이 원하시는 삶과는 멀리 있었던 거예요. Бурханы хүсэж байсан тэр хүмүүсээс хол амьдардаг байсан. 그러니까 하나님이 임재하시는 그 순간에도 멀리할 수밖에 없었던 Тийм 거죠. учраас бурхан өөрийн биеэр заларч байгаа тэр газраас ч хүртэл аслагдмал зайдуу байхаас өөр аргагүй 근데 байгаа. 모세와 여호수아는요. Гэтэл Мосе, Йошуа хоёр яасан бэ? 생활 가운데 항상 하나님을 가까이 하고자 했던 겁니다. Өөрийнхөө амьдралынхаа туршид тэр бурхантай үргэлж ойр байхыг хүсэж хичээдэг байсан. 그래서 하나님의 임재의 순간에 하나님을 가까이 할 수 있었던 Тийм 거예요. учраас бурхан өөрсөд дээр нь заларч ирэх үед яг хамт байж чадсан гэсэн. 자, 민수기 11장에 보면 하나님께서 원망하는 말을 통해서 하나님께서 불을 내려 심판하시는 모습이 나오죠. За бас тоолог 11
11-р бүлэг дээрээс харах юм бол бурханд гомдолж байсан, бурханд ундуудсан үг хэлнээсээ болоод галаар тиймээ шүүгдэж байсан хүмүүсийн талаар гарч 근데 байгаа. 하나님의 심판의 위치가 하필 이스라엘 민족이 모여 있는 끝이었다라고 말씀하십니다. За гэтэл бурхны тиймээ тэрхүү шийтгсэн газар, бурхны шүүлсэн газар нь Израильчүүдийн хуарангийн төгсгөл хавьд байлаа гэж байгаа. 분명히 광야 생활 가운데 하나님께서 이스라엘 민족은 정해주신 위치 가운데 이동을 했었는데 Гарцаагүй бурхан цүл дунд Израилийн ард түмэн тийм ээ тогтоож өгсөн байршил гэж зүйл байсан. 정해진 위치에서 분명히 벗어난 끝을 의미하는 걸 거예요. Гэтэл яг энэ байршил байгаараа яг энэ газарт л хуарангаа босхороо гिचгсэн байж явахад түүнээс нь ангижирч гараад ас хол тийм ээ төгсгөл хаваар нь барьчихсан байсан учраас шүүгдсэн байсан. 하나님의 말씀을 가까이 하지 않을 수 있는 곳, Бурхны үгтэй ойр байж болохооргүй газар. 하나님의 역사를 가까이서 보지 않을 수 있는 곳. Бурхны ажлыг ойроос харж чадхааргүй тийм газар. 의도적으로 점점점 하나님을 멀리했던 겁니다. Бүр албаар зориуд ингээ бурхнаас аслагдмал байх гэж бурхнаас хол байх гэж оролцсон 그래서 гэсэн үг байна. 원망과 불평의 말을 하게 되고 Тийм учраас л тэр хүмүүс гомдолсон, гонгинсон. 하나님의 심판을 받을 수밖에 없는 상황이 된 거예요. За тэгээд бурхны шүүлтийг амсахаас өөр аргагүй нөхцөл байдалд орсон байгаа үстэй тийм ээ. 우리는 하나님을 가까이 해야 합니다. Тэр бид бүхэн бол бурхантай ойр байх хэрэгтэй. 시편 За дуулал номноос олж харъя. 73편입니다. Дуулал 73. 시편 73편 27절 28절 Дуулал 73-ийн 27 28. 같이 읽겠습니다. Хамт уншицгаая. Тэжо, Учир нь харагтун 주를 танаас 멀리하는 хол 자는 байгчт нь 망하리니 сүнэх 이와 болно. 같이 주를 Танд 떠난 итгэлгүй 자를 бүгдийг 주께서 та 다 устгасан билээ. 멸하셨나이다. Харин бурханд ойр байх нь надад Үгүй, сайн. үгүй да. Таны бүх үйлсийг тунхаглахын тулд би эзэн бурхныг хорогдох газраа болгосон. 악인과 의인의 모습을 대조적으로 말씀하고 계십니다. Тэгэхээр хорон муу хүн болон тийм ээ зөвхт хүнийг ингээ хооронд нь харьцуулаад хэлж өгсөн байна тийм 주를 ээ. 멀리하는 자는 망할 것이고 Эзнээс хол байгчт нь сүнэх болно. 하나님을 가까이 하는 자는 복을 얻을 것이다. Харин бурхантай ойр байдаг нь сайн сайхныг олж авна гэж. 그런데 구원받은 사람에게도 그대로 적용될 수 있는 말씀입니다. За гэхдээ энэ үг бол аврагдсан хүмүүст ч гэсэндээ яг тэр чигээрээ хэрэгжих боломжтой үг байна. 주님과 멀리하고자 하는 자는 신앙생활이 망하게 되는 거예요. Эзнээс ингээл яаж иж байгаа хол байя гэж оролдоод байгаа хүний итгэлийн амьдрал нь сүннөө. 능력 있는 삶을 살 수 없게 된 Тэр 겁니다. хүн хизээж хүчтэй итгэлийн амьдралаар амьдрах боломжгүй. 근데 반대로 하나님을 가까이 하는 자, Харин эсрэгээрээ бурхантай ойр байдаг хүн. 하나님의 역사를 조금 더 가까이에서 보기를 원하는 자, Бурханы ажлыг би өшөө илүү нэг жаахан ойрхоноос харъя гэж хүсдэг хүн. 하나님의 일에 더욱더 가까이 참여하게 하는 자, Бурханы ажилд илүү ойрхоноос гар бие оролцохыг хүсдэг хүн. 하나님이 주시는 복을 누리게 될 겁니다. Тэр хүн бурханы өгөх гэж байгаа ёроолыг олж авч чадна, ёроолыг эдэлж чадна. 하나님이 주시는 갑절의 영감을 얻게 될 거예요. Тэр хүн бурханы өгөх гэж байгаа сүнсийг хоёр дахин илүүгээр хүртэж чадна. 그리고 마지막으로 신앙의 경험을 더 많이 하기 위해서는 바로 집중이란 게 필요한 겁니다. За тэгээд хамгийн сүүлд нь бурханы өгж байгаа тэр итгэлийн маш олон туршлагыг өөр дээрээ хоримтлуулахын тулд төвлөрөх хэрэгтэй. 엘리야 선지자가 이야기했습니다. За Елия иш үзүүлэгч хэлсэн байгаа тийм ээ. 하나님께서 나를 취하시는 것을 내가 보면이라고 이야기했잖아요. Бурхан намайг дээш авч явж байгааг чи харуул гэсэн шүү дээ. 자, 하나님께서 엘리야 선지자를 취하시는 것은 순간의 일입니다. Тэр бурхан Елия иш үзүүлэгчийг дээшээ өргөөд авч явна гэдэг бол хоромхон зуурын зүйл байхгүй. 엘리사 선지자가 끝까지 따라왔지만 Тэгэл хоромхон мөчийн зүйл байхад Елиша Елияг эцэг хүртэл дагаж ирсэн ч 그리고 гэсэн 가장 가까이에 서 있지만 хамгийн ойрхон зогсчихсан байгаа ч гэсэн 하나님의 일에 집중하지 않으면 그 순간은 놓칠 수 있게 되는 거예요. яг тэр хугацаанд явагдаж байгаа бурханы ажил хамаг анхаарлаа хандуулаад төвлөрөхгүй л бол тэр хоромхон мөчийг алдаж болно гэсэн. 정말 자신의 마음과 힘을 다해서 그 하나님의 역사를 보려고 집중했을 때 그 순간을 목격할 수가 있는 겁니다. Үнэхээр яг өөрийнхөө зүр сэтгэлийг зориулаад, өөрийнхөө бүхий л хүч чадлыг дайчлаад, тэр зүйлийг би яг өөрийн нүдээр л алдалгүйгээр олж хардаг юм шүү гэж байж тэр ажилд оролцож 자, чадна. 우리도 교회 안에서 마찬가지예요. Тэр бид бүхэн ч гэсэндээ чуулган дотор адилхан байна. 교회 안에 있습니다. Чуулган дотроо байна. 교회 안에 여러 가지 일들 가운데 함께하고 있습니다. Чуулган дотор явагдаж байгаа олон ажлуудад би хамт байна. 그런데 집중하지 않으면 하나님의 역사는 경험하지 못할 수 있어요. Гэхдээ яг тэр ажилд л хамаг анхаарлаа хандуулаад төвлөрөхгүй бол би бурханы ажлыг зөв ёсоор мэдрэх боломжгүй. 말씀을 듣는 시간도 마찬가지겠죠. Үг сонсож байгаа цаг ч гэсэндээ ялгаагүй. 성령 하나님께서 지금 이 시간 역사하고 계십니다. Ариун сүнс бурхан яг одоо энэ цагт ажиллаж байна. 그런데 집중하지 않으면
하나님이 주시고자 하는 말씀을 못 얻을 수 있어요. Гэтэл анхаарлаа хандуулахгүй сууж явах юм бол Бурхны өгөх гэж байгаа үгийг олж авалгүйгээр өнгөрүүлэх нь байна шүү. 간증을 통해서도 마찬가지입니다. Гэрчлэлээр дамжуулаад ч гэсэндээ адилхан 구역 모임 байдаг. 때 형제자매들이 간증을 합니다. Дүүргийн нөхөрлөлдөө очих юм бол ахын дүүс маань гэрчлэл 청년의 ярьдаг. 모임 시간에 간증을 합니다. Залуучуудын нөхөрлөлд очих юм бол залуучууд маань гэрчлэл 성령 ярьдаг. 하나님께서 그 가운데 역사하고 계시죠. Ариун сүнс Бурхан тэр цагт ч гэсэндээ хамт ажиллаж 그 байгаа. 가운데 갑절의 영감을 주시기 위해 일하고 계십니다. Яг тэр цагт хоёр дахин илүү сүнсийг надад өгөхийн тулд ажиллаж байна. 근데 집중하지 않으면 그냥 지나가 버리는 거예요. Гэтэл би анхаарлаа хандуулахгүй сууж явах юм бол тэр мөчийг алдаад явуулна үстэй. 주방에서 봉사를 할 때도 Галтогоонд үйлчлэх үедээ ч 전도 ялгаа. 집회를 할 때도 Сайн мэдээний семинар хийх үед ч ялгаа. 집중하면 하나님의 역사가 보입니다. Анхаарлаа хандуулах үед Бурхны ажил харагддаг 야, юм аа. 저분이 저런 어려운 상황 가운데서도 봉사를 하고 계시는 Яа, 거예요. энэ хүн чинь ийм хүнд хэцүү нөхцөл байдал дундаж хүртэл ингээд үйлчилж байгаа юм биш. 개인적인 걱정과 염려가 많으실 텐데 지금 이 시간 함께 하고 계시는 Тэр 거예요. хувийн ямар олон асуудал, ямар олон санаа зовнил байгаа бол гэтэл энэ хүн энэ цагт хамт байж байгаа юм биш. 하나님의 역사가 보입니다. Тэгээ Бурхны ажил харагддаг гэсэн. 전도 집회 때도 마찬가지예요. Сайн мэдээний семинарын үеэр ч ялгаагүй. 그냥 맨날 와서 하는 집회가 아니죠. Зүгээр нэг өдөр болгол болж идэг тийм семинар биш 어떤 ээ. 사람이 전도가 되었고 Хэн нэгэн хүн сайн мэдээ 그 тараагдаж байна. 전도하는 사람을 위해서 기도하는 사람을 보고 Тэр сайн мэдээ тийм ээ дамжуулсан хүнээр дамжуулаад үг сонсож байгаа хүн 그 байна. 말씀 듣는 것을 잘 듣게 하기 위해서 모든 것을 바쳐 이제 도와주는 모습을 보면요. Тэр тэрхүү үгийг яаж хийж байгаа сайн сонсохын тулд хажуунаас нь хичээж байгаа, тусалж байгаа тэр дүр төрхийг харуул. 그 하나님의 능력을 신앙을 경험하게 되는 겁니다. Бурхны ажлыг, тэр итгэлийг бид бүхэн өөрсдөө дээрээ тулж мэдэрдэг гэсэн үг. 오늘 이 시간도 마찬가지일 Яг 거예요. одоо өнөөдөр энэ цагт ч ялгаагүй. 200인의 교제 За ингээд 200-уулаа цугладаг 그냥 нөхөрлөлийн 즐겁고 өдөр. 웃는 시간만이 아니겠죠. Зүгээр нэг эн чин тийм ээ хөгжилтэй нэг инээж ханаад байгаа л гараад явж 정말 үйл 많은 ажиллагаа. 하나님의 신앙을 경험하게 해주시는 시간일 겁니다. Маш олон тийм ээ итгэлийн талаар туршлагыг хуримтлуулж болох Бурхны ажлыг харж болох өдөр. 그런데 경험하고 갑절의 영감을 받아서 가는 분들이 있을 거고 Гэхдээ үүнийг үнэхэрэг өөр дээрээ мэдрээд хоёр дахин илүү сүнсийг өөр дээрээ аваад буцах хүн байна. 경험하지 못하는 분들도 있을 수 있어요. Үүнийг мэдэрсэн ч юм байхгүй зүгээр гараад явах хүн ч байна. 집중하냐 집중하지 않냐의 차이일 수 있습니다. Тэгэхээр энэ юуны ялгаа вэ гэхээр би үнэхэрэг анхаарал төвлөрөлтэй байж чадсан уу чадаагүйгийн мэн л ялгаа. 형제자매들의 표정에 집중해 보세요. Тийм ээ ахан дүүсийнхээ энэ царайны хувиралтыг анхаарад үзье. 형제자매들의 입에서 나오는 말에 집중해 보세요. Ахан дүүсийнхээ энэ уруул амнаас нь гарч байгаа үгэнд нэг анхаарад 그 үзье. 찬양의 가사에 집중해 보세요. Энэ магтан дууны үгэн дээр юу нь юу гэж байна гэд нэг анхаарад 그것을 үзье. 보고 있는 형제자매들의 모습에 집중해 보세요. Түүнийг харж байгаа, түүнийг сонсож байгаа ахан дүүстэй нэг анхаарад үзье. 정말 많은 신앙의 경험을 이 시간도 할 수 있게 될 겁니다. Тэгэх юм бол яг одоо энэ цагаар л гэхэд дамжуулаад маш олон итгэлийн туршлагатай би болж чадхаар 엘리사 байна. 선지자는 온 마음을 다해서 그 하나님의 기적을 보기를 집중하고 있었던 거예요. Илиша иш үзүүлэгчийн хувьд хамаг бүхнээ дайчлаад, хамаг зүрх сэтгэлээ зориулаад Бурхны энэ ажлыг харьяа гэд хичээгээд байж. 열왕기상 За 1-р хаад номноос олж харъя. 20장입니다. 1-р хаад 20-р бүлэг байна. 열왕기상 20장 38절에서 40절입니다. 1-р хаад 20-ын 38-аас 40. 같이 읽어보죠. 38-аас 40-ыг хамт уншийе. Иш үзүүлэгч тэндээс холдож нүднийхээ дээгүүрх болтоор өөрийгөө танигдахгүй болгоод замын хажууд хааныг хүлээн зогсов. Хаан хажуугаар өнгөрөх үед тэрээр хааныг дуудан хашгирч таны зарц би дайны талбар дээр очисон билээ. Тэгтэл нэг хүн надад олзны хүнийг дагуулсан ирээд энэ хүнийг манаж бай. Хэрв ямар нэг шалтгаанаар энэ хүн зогтвол чиний амийг түүний оронд авна. Эсвэл чи нэг мөнгөн талаанд төлөх хэрэгтэй гэсэн билээ. Таны зарц эндэж тэндэж ажилтай байх үед өнөөхөн алга болсон юм гэв. Израилийн хаан түүнд чи өөрөө ингэж шийтсэн тул чамд ирэх шийтгэл тийхүү байх болтугай гэв. 악한 왕 이스라엘의 왕 아합이었지만 하나님의 도우심으로 전쟁에서 승리케 해주셨습니다. За хэдийгээр хорон муу тийм ээ одоо гим нүгэл хийж амьдардаг байсан Ахаб хаан байсан боловч Бурхны тусламжаар тэрхүү дайнд ялалт байгуулж чадсан байгаа. 하나님의 대적이었던 그 아람을 진멸시켜야 될 일이 아합에게 주어져 있었습니다. Тэрхүү Израильчуудын дайсан байсан арамчуудыг тийм ээ хүүс тэмтрээд бүгдээрингийн дайнд устгах боломж нь Ахабд олдсон байна. 근데 하나님의 능력의 도움으로 전쟁에서는 승리하면서 하나님의 말씀에는 순종하지 않았던 거예요. Бурхны хүч чадлаар тэрхүү дайнд оролцоод ялалтыг олж авч чадсан боловч Бурхны үгэнд нь дуулууртай байж чадаагүй. 혹시 모르겠습니다. 승리의 즐거움에 취해서 하나님께서 명령하신 것에는 집중하지 못하고 있었던 겁니다. Магадгүй яг сайн мэдэхгүй л юм. Гэхдээ дайнд ялсан баяр хөөртөө тийм ээ хитрхи хөөртөө
өөрчлөгснөөсөө болоод Бурхны өөрт нь өгж байгаа тэр үг чихэнд нь сайн орж ирээгүй учраас дуулууртай байж чадаагүй ч 그래서 гэж. 선지자를 통해서 아합왕의 잘못을 책망하는 말씀이었던 거예요. Тийм учраас иш үзүүлэгчээр дамжуулаад Ахабын хийсэн алдаа гим нүглийг нь зэмлэж хэлж байгаа агуулга байхгүй. 선지자가 이제 왕 앞에 선 겁니다. За иш үзүүлэгч хааны өмнө ирэл зогссон. 전쟁 가운데 한 사람이 나에게 부탁을 했습니다. За гэтэл дайн дунд тийм ээ нэг хүн надаас ингэж гуйсан юм аа. 이 사람을 꼭 붙잡고 있으라고 했습니다. За энэ олзны хүнийг дагуулсан ирээд энэ хүнийг сайдар манад ажиглаад байжээ гэж хэлсэн юм 이 аа. 사람을 놓치는 날에는 너의 생명을 대신 취할 것이라고 이야기했습니다. Тэр магадгүй энэ хүн тийм ээ одоо энэ хүнийг сайн манаж чадахгүй зүгтаагаад явуулчих юм бол оронд нь амийг чинь авна шүү, шийтгэн шүү гэж 그런데 хэлсэн. 제가 한눈 파는 사이에 이 사람이 도망가 버렸습니다. Гэхдээ би эндэж тэндэж маш их ажил ихтэй байж байгаа тэр хүн аль хэдийн зүгтаад явчихсан байжээ гэж хэлсэн. 저는 어떻게 되는 것이 마땅합니까? Тэр одоо яг яасан нь зөв юм бол 아합왕이 이야기한 거예요. Ахаб хаан хэлсэн. 너는 마땅히 내 생명을 대신 취하는 것이 마땅하다. Чи өөрөө ингэж шийдсэн учраас яг өөрийнхөө амь насыг алдах шийтгэлийг амсахаас өөр аргагүй болж 너에게 байна. 맡겨진 일을 집중하지 못했으니 너가 받을 벌은 마땅하다라고 이야기한 겁니다. Чи өөрийн дааж авсан ажилдаа бүх анхаарлаа хандуулааг үүндээ төвлөрч чадаагүй учраас энэ шийтгэлийг амсах нь зүй ёсны хэрэг юм аа. 사실 그것이 아합왕의 모습이었죠. Тэр яг үнэндээ тэгж хэлсэн нь өөрөө Ахабын өөрийнх нь дүр төрх байсан дээ. 하나님의 말씀에 순종해야 되는데 Бурхны үгэнд дуулууртай байх ёстой байсан. 하나님의 명령을 그대로 따라야 되는데 Бурхны тушаалыг байгаа тэр чигээр нь дагах ёстой байсан. 다른 것을 보느라고 그것을 행하지 못했던 겁니다. Гэтэл өөр зүйлийг харах гээд, өөр зүйлийг үйлдэх гээд яг тэр хүнийг манаж одоо тэр зүйлийг анхаарч чадаагүй. 집중해야 될 것을 집중하지 못하고 Анхаарах ёстой зүйлдээ анхаарч чадаагүй. 덜 중요한 것에 집중하고 있었다라는 것입니다. Нэг их тийм чухал биш зүйл хамаг анхаарлаа хандуулчихсан явж байсан 자, гэсэн. 우리의 신앙생활도 동일하겠죠. Эгээр хүмүүсээ бид бүхний итгэлийн амьдрал ч гэсэндээ адилхан байж таарна. 우리는 중요한 것에 집중해야 합니다. Бид бүхэн илүү чухал зүйлд нь анхаарах хэрэгтэй. 하나님의 일에 집중해야 하고 Бурхны ажилд анхаарал төвлөрүүлэх хэрэгтэй. 하나님의 역사에 집중해야 합니다. Бурхны явуулж байгаа энэ ажил хамаг анхаарлаа хандуулах хэрэгтэй. 정말 교회에 집중해야 합니다. Үнэхээр би яг өөрийнхөө нөхөрлөж байгаа чуулгандаа хамаг анхаарлаа 그래야 хандуулах 하나님의 хэрэгтэй. 역사를 온전하게 경험할 수 있는 거예요. Тэгж байж би Бурхны ажлыг зүү ёсоор өөр дээрээ туршиж мэдэрч чаднаа. 그런데 우리의 마음을 빼앗는 것들, 우리의 마음을 둔하게 만드는 것들이 많이 있죠. За гэхдээ эргэн тойронд маань бидний зүр сэтгэлийг булаадаг, бид бүхний зүр сэтгэлийг хатууруулж мэдрэмжгүй болгодог олон зүйлс байна. 호세아 4장에도 말씀하셨죠. Хосея 4-р бүлэг дээр ч гэсэндээ гарч 음행과 байгаа. Тийм ээ, дарс. 묵은 포도주와 새 포도주가 마음을 빼앗는다고 За 말씀하셨습니다. дарс тийм ээ, садарлал, шин дарсанд хүмүүс хамаг ухаанаа алдажээ гэсэн. 그 말씀과 비슷한 말씀이 신약 성경에도 기록되어 있죠. За энэ үгтэй яг төстэй үгч гэсэндээ шин гэрээн дээр гардаг тийм ээ. 누가복음 21장. За Луг 21-ээс бүгдээрээ олж харцгаая. 자, 누가복음 21장 34절입니다. Луг 21-ийн 34-р ишлэл байна. 같이 읽겠습니다. Хамт уншицгаая. Хэд идэж уух явдал согтуурал болон амьдралын санаа зовнилоор та нарын зүрх дарамтлагдахгүй тулд болгоомжлогтун. Тэрхүү өдөр хавах буух мэд та нар дээр гинэт ирнэ. 마지막 때에 깨어 있어야 될 모습을 말씀하고 계시죠. Тэгээд төгсгөлийн цаг үед амьдарч байгаа Христэд итгэгч хүмүүсийг сэргэг байх хэрэгтэй гэдэг талаар сануулсан агуулга. 마지막 때에 능력 있는 신앙생활을 하기 위해서 필요한 것을 말씀해 주신 겁니다. Энэ төгсгөлийн цаг үед амьдарч байгаа Христэд итгэгч хүн хүчтэй итгэлийн амьдралаар амьдрахын тулд хэрэгцээтэй үгсийг хэлсэн агуулга байна. 하나님과 관련된 것에 집중해야 합니다. Бурхантай холбоо хамааралтай ажилд бид хамаг анхаарлаа хандуулах 근데 хэрэгтэй. 그 마음이 둔하여지게 만드는 여러 가지 것들이 있으니 조심하라고 말씀하신 거예요. Гэтэл тэр зүрх сэтгэлийг маань дарамтлаад ингээд тийм хатууруулдаг хит хитэн зүйлс байгаа учраас болгоомжл гэж байгаа. 방탕함을 조심해야 합니다. За хит идэж уух явдлаас бид болгоомжлох хэрэгтэй. 규모 없는 규칙적이지 않은 생활을 우리가 조심해야 합니다. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр дистаралгүй эмх замбраагүй амьдралаас амьдрахаас болгоомжлох хэрэгтэй. 술 취함을 조심해야 합니다. За түүний дараа согтуурлаас болгоомжлох хэрэгтэй. 세상의 즐거움들을 조심해야 돼요. Энэ дэлхийн ертөнцид намайг зугаацуулж байгаа нарийн цэнгэнээс болгоомжлох хэрэгтэй. 마귀는 마지막 때에 더 육신적으로 즐거운 것들을 많이 만들어서 우리를 유혹하겠죠. За энэ бузар сүнс ялангуяа төгсгөлийн цаг үед бид бүхнийг тийм ээ зугаацуулж болох, бид бүхнийг уруу татаж болох ингээ махан биеийн зугаа цэнгэлийг маш их олноор нь гаргаж ирж байгаа. 그리고 생활의 염려를 조심해야 합니다. За түүний дараа амьдралын санаа зовнилоос болгоомжлох хэрэгтэй. 무엇을 먹을까, 무엇을 입을까 염려하지 말라고 하셨어요. Юу идэж уух уу, юу өмсөх үү гэл нэг юм наад захын зүйлсэд битгий санаа зовж вэ гэсэн шүү дээ. 공중의 새도 하나님께서 다 먹이십니다. Тэр тэнгэрийн шуудыг хүртэл бурхан хангалттай хооллож байна. 들에 있는 꽃들도 하나님께서 다 입히십니다. Тэр хээрийн цэцэгсийг хүртэл бурхан хооллож байна. 하물며 사랑하는 너희들을 내가 먹이고 입히지 아니하겠느냐. Гэхдээ тийм байж байхад чинь би хайр тэгтлээ их та нарыг хайрладаг үежиж өсгөөд алчих уу. 먼저 그의 나라와 그의 의를 구하면
Тийм учраас эхлээд бурхны зөвхт байдал ба хаанчлалыг хай. 분명 필요한 모든 것은 더해 주신다 약속하셨습니다. Тэгвэл та нарт хэрэгцээтэй байгаа энэ бүхнийг чинь нэмж өгөх болно. 근데 생활에 대한 염려가 우리가 집중해야 될 것에 집중하지 못하게 만드는 거예요. Гэтэл энэ амьдралын санаа зовнил гэдэг зүйл маань бид бүхнийг яг зөв ёсоор анхаарах ёстой зүйл маань анхаарахгүй байлгаж байгаа. 집중하지 못하면 신앙의 경험을 할 수 없게 되고 Бид бүхэн анхаарал төвлөрөлтөө тийм ээ сайн байлгахгүй л бол энэ зүйлс итгэлийн тийм ээ туршилгаасаа ангижирч 신앙의 болно. 경험을 하지 못하면요. 영감의 갑절을 얻지 못하게 됩니다. Итгэлийн туршилгыг зөв ёсоор хуримтлуулж чадахгүй бол бид бүхэн хоёр дахин сүнсийг хүлээж авах боломжгүй. 엘리사 선지자와 같은 능력 있는 삶을 살지 못하게 되는 거예요. Илиша иш үзүүлэгчтэй ижилхэн хүчтэй итгэлийн амьдралаар амьдрах боломжгүй болно. 마무리하겠습니다. За дүгнцгээе. 다시 열왕기하 2장 2дугаар хаад 2дугаар бүлэг рүү эргэж 본문 очицгоё. 말씀을 마지막으로 읽어 보겠습니다. За үндсэн ишлэлийг сүүлийн удаа уншийе. 열왕기하 2장 9절에서 11절 2дугаар хаад 2-ын 9-өөс 11. 같이 읽겠습니다. Хамт уншицгаая. Тэд гаталж гарсны дараа Елия Илишад би чамаас авагдахаас өмнө чамд юу хийх вэ? Надаас гуйхтун гэсэнд Илиша таны сүнс над дээр хоёр дахин илүү байг гэв. Тэр чи хэцүү юм гуйж байна. Хэрв намайг чамаас авагдаж байхад чи намайг олж харвал тэр нь чамд биелнэ. Харин харахгүй бол биелэхгүй гэв. Тэднийг ярилцаар явж байтал харагтун галан тэрэгнүүд болон галан морд тэр хоёрыг салгав. Елия хойс алхиар тэнгэр өөд одов. 엘리사 선지자도요. 이미 하나님의 기적과 능력은 지식적으로는 많이 경험했습니다. Илиша иш үзүүлэгчийн хувьд бол бурхан ингэж ажилдаг шүү гэд бурханы үйл хэргийн талаар бол аль хэдийн мэдлэгийн хувьд их сонсчихсон сайн мэддэг хүн байсан. 창세기 5장에 나와 있는 에녹의 승천 엘리사 선지자는 분명히 알고 믿고 있었을 거예요. Эхлэл 5 дугаар бүлэг дээр гарч байгаа тэр Енох гэдэг хүн ч гэсэндээ амьдараа дээш өргөгдсөн талаарх үйл явдлыг Илиша сайн мэдэж байсан хангалттай их сонссон итгэж байсан хүн. 이스라엘 민족이 가나안 땅에 들어올 때 요단강을 가르시는 그 기적도 분명히 알고 믿고 있었을 겁니다. Израилийн ард түмэн Канааныг эзэлж авахаас өмнө тийм ээ Канаан руу орохоос өмнө Йордан голыг тэрхүү гаталж өгсөн тэр гайхамшигтай гайхамшигыг бурхан үйлдсэн шүү гэдгийг ч мэдэж байсан, түүнд итгэж байсан. 이미 엘리사는 그런 강한 믿음을 확실한 믿음을 갖고 있는 사람이었어요. Аль хэдийн Илиша тийм хүчтэй бат итгэлийг олж авсан хүн байсан. 그런데 갑절의 영감을 원했죠. Ихтэй хоёр дахин илүү сүнс над дээр байгаасаа гэд хүссэн. 그것을 위해서는 신앙의 경험이 필요했던 Тэр 겁니다. үүнийг олж авахын тулд итгэлийн маш олон туршлага энэ хүнд хэрэгтэй байсан. 요단강이 갈라지는 그 기적 눈앞에서 봤습니다. Йордан гол тийм ээ хуваагдж байгаа тэр гайхамшигыг хоёр нүдээрээ харсан. 하나님께서 엘리야 선지자를 취하는 기적 눈앞에서 봤습니다. Бурхан Елия иш үзүүлэгчийг дээш нь өргөж авч байгаа үйл явдлыг ч гэсэндээ хоёр нүдээрээ харсан. 그것을 통해 엘리사는 능력 있는 삶을 살게 되었던 겁니다. Тэдгээр зүйлсээрээ дамжуулаад Илиша хүчтэй итгэлийн амьдралаар амьдарч чадсан. 우리도 확실한 믿음이 있습니다. Тэр бид бүхэнд ч гэсэндээ баттай итгэл байна. 그러나 우리는 항상 겸손한 마음으로 하나님께 영감의 갑절을 구해야 합니다. Гэхдээ бид бүхэн үргэлж даруй зүр сэтгэлээр бас дорд зүр сэтгэлээр хоёр дахин илүү сүнсийг бурхнаас гуйн залбирах хэрэгтэй. 능력 있는 신앙생활을 위해서 Хүчтэй итгэлээр амьдрахын тулд 더 주님을 위해 힘차게 살아가기 위해서 эзний төлөө илүү дөрвтэй амьдрахын тулд 그래서 더 많은 신앙의 경험을 하시길 바랍니다. илүү их итгэлийн ингээд туршлагуудтай болоосой гэд 근데 хүсье. 신앙의 경험은 그만 가만히 앉아서 주어지는 것이 아닙니다. Гэхдээ итгэлийн хувьд олон зүйлийг туршиж мэдэрнэ гэдэг маань зүв зүгээр сууж явах үед маань биелэгдэхгүй гэж хэлсэн 세 тийм. 가지를 꼭 기억하시면서 신앙생활 가운데 적용해 보셨으면 좋겠어요. Сая хэлж өгсөн гурван төрлийн зүйлийг санангаа, сэтгэлдээ сийлэнгээ итгэлийн амьдрал дундаа хэрэгжүүлүүлэх гоё байна. 끝까지 Эхнийх нь эцэг хүртэл, 가까이 хоёр дахь нь ойрхоноос, 집중해서 гурав дахь нь анхаарал төвлөрөл. 우리 모두가 능력 있는 신앙생활을 하기를 바랍니다. Тийм учраас энэ сууж байгаа та бүхэн маань бүгдээрээ хүчтэй, дөрвтэй итгэлийн амьдралаар амьдраасай гэж хүсье. 기도하겠습니다. Залбирцгаая. 하나님 감사합니다. Бурхан минь танд талархлаа. 엘리사에게 갑절에 영감을 주셨던 것처럼 저희에게도 동일한 능력을 허락해 주심을 믿고 감사합니다. Эзэн та Илишад хоёр дахин илүү сүнсийг өгсөн шиг бид бүхэнд ч гэсэндээ яг ижилхэн сүнс, яг ижилхэн хүч чадлыг өгсөн гэдэгт итгэж байна. 주님의 교회 안에서 더 많은 신앙의 경험을 할 수 있도록 인도하여 주시고 Эзэн таны өгсөн энэхүү чуулган дотроо илүү олон ажлыг өөр дээрээ туршиж мэдэрч чадхад та туслаарай. 그를 통해 더 능력 있는 삶을 살아갈 수 있도록 인도하여 주옵소서. Тэдгээр зүйлсүүдээрээ дамжуулаад илүү хүчтэй, илүү дөрвтэй итгэлийн амьдралаар амьдрч чадхад минь туслана уу? 이후의 모든 시간도 주님께서 함께해 주시기를 원합니다. Үүний дараа үргэлжлэх бүхий л нөхөрлөлүүдийн цагтаа эзэн та хамт байж өгнө үү? 예수님의 이름으로 기도드립니다. Есүсийн нэрээр залбирлаа. 아멘. Амен.
За пастортаа баярлаа. Хоёр сүнсийг нэмж авахын тулд анхаарлаа төвлөрүүлээрэй гэсэн шүү дээ. Тийм болохоор яг одоо энэ цаг гэсэн хэдүүлээ анхаарлаа сайн төвлөрүүлж иж тэгээ олон зүйлүүдийг бас олж аваад тэгээ буцах юм шиг санагдаж байна. Тийм болохоор бүгдээрээ бас тэгээ энэ хөтөлбөрийг дуустал нь ч гэсэн анхаарлаа сайн төвлөрүүлж өгөөсэй гэж хүсэж байна. Тэгээ манай ажилчид бүгдээрээ ер нь ирсэн юм шиг байна те. За ямар ч те ингээд ажиллаа тараад цаг зав гаргаад те ингээд бас оюутны нөхөлд оролцохоор ирсэн юм чи хэдүүлээ нэг угтаж авч яана гэсэн тийм юугаар те нэг алгаа тагшаад угтаж авах уу те ажилт. За баярлаа. За тэгээд юу яа 6 дугаар групп 7 дугаар группийн тоог эхлээд харах хэрэгтэй байхгүй юу? За 6 дугаар группийн төр гараа өргөх үү? За 7 дугаар групп хэр олон байгаа юм? За гайгүй байна те. За тэгвэл тэмцээнэ группээрээ явуулсан ч болох юм шиг байна. За тэгвэл эхлээд нээлтийн бичлэгээ. Тэ энэ дээрээ нэг 2 3 ах гарч ирээд холдуулаад өгөх боломжтой юм. Тэгээд нөгөө PPT-гээ тэгээд дээрэс нь тэмцээнэ бүгд ингээд энэ дээр явуулъя. Тэгээ энд нөгөө жүжигэж гэсэн тоглоно. Тэгээ өөр олон юмнууд болохоор энэ эндрийг түр 2 ах гарч ирээд холдуулаад өгөөсэй гэж хүсэж байна. За манай ажилчид нөгөө бэршги идсэн үү? Итүүгний бэршги идэг удаж байгаа шүү дээ тий. Тэгээ оюутан байхдаа л идчихсэн баг. Тэгээ тэнд бас байгаа. Тэгээ хангалттай. Тийм болохоор бас за хоогоор сууж байгаа хүмүүс маань нөгөө групп рүүгээ ороорой за. Тэ. Төгссөн сургуулиар ингэ сууж байгаа байхгүй юу? Тийм болохоор манай нөгөө ажилч ч гэсэн бүгдээрээ тэгж сууж өгөөсэй гэж хүсэж байна. Эндээс нэг явж ин тэ. 1 дугаар групп 2 байна тэ. 3. За тэгж суугаасэй. Тэгээд 6 7 2 нийлээ. 6 7 нийлээрээ за 6 7. Ой боломжтой. За. 6 7 дугаар групп хамт суух уу? Тэ. За тэгвэл бүгдээрээ суудалтаа сууж өгөөрэй. За одоо нээлтийн бичлэг. За эхлээ хөтөлбөрөө нэг гаргаад өгөөрэй. Хөтөлбөр. За ямар ч иймэрхүү дарааллаар тий бүгднлөө явуулсан байгаа шүү дээ тий. За ийм дарааллаар ингэ явагдана. Тэгээд одоо болохоор хамтдаа 3 дугаар групп тий 3 дугаар группээс бэлдсэн нээлтийн бичлэгээ хамт үзээд нөгөө хуучин оюутны хэсэг шинэ одоогийн оюутны хэсгийг харьцуулсан нэг бичлэг байсан уу те. За тэр бичлэгээ үзээд за тэгээд 2 дугаар группийн төлөөлөгч тулгаах маань шууд гарч ирээд тэг хөгжөөн тоглоомоо явуулж өгөөрэй. За баярлалаа.
За та бүхэндээ мэдчихлээ. Бүгдээрээ сайн байцгаана уу? За 2 дугаар группаас нь бэлдсэн хөгжмийн тоглоом эхлэхэд бэлэн болсон байна. За ямар ч эхлээд энэ ч 1 дугаар групп, 2 дугаар групп, 3 дугаар групп, 4 дугаар групп гээд эхлээд хэдүүлээд суудлаа солих хэрэгтэй байгаа. Тэгээд 5 6 дугаар групп хамтдаа тэр 42 дугаар дүр гэсэн тэр сандлын тэнцээ суугаад өгөөрэй. За галц солиод өгөөрэй. Тэгээд 6 7 2 тий. 1 2 3 4 5 гээд тэгээд 6 7 хамтдаа 42 дугаар дүргийн гэсэн тэр сандлын тэнцээ. Янгаач. Гуравдугаар бүр суудсан байгаа юм тий. За. Ах эгчдүүсийн баярын Группээ мэдгүй байгаа төгсөгч нар байна уу? Мэдж байгаа юм тий бүгдээрээ. Хамгийн уртлыг нэ түн суухгүй шүү за. Ха тий. Таашаа. За. Харин тийм үү. Ха. Түмэж ха. Хүмүүс авч байгаа болнороо явуулчих. Хүмүүс авч байгаа тийш өргөд явуулчих. Хүмүүс авч байгаа. Нэгдүгээр группийн хүмүүсээс асууж байгаа тийш тавьчих. Тэг наад дээр тавьчих. За бүгдээрээ суусан бах те. Тэр хамгийн арт ямар групп байгаа лээ? 5. За. 6 7 те. За. За хөгжмийн тоглоом эхлэхийн өмнө мэдээж хөгжмийн тоглоом явуулж байгаа учраас шагнал бол байгаа. Тэгээ бүгдээрээ шагналынхаа төлөө сайн хүчтэй өрсөлдөөрэй. Тэгээд за ямар ч сан тэмцээн маань болохоор 3 үе шаттай байгаа. Тэгээд 3 үе шатны маань заашлаа би урд гарч бүр сандраад. За одоо болохоор юу их вэ гэхлээрээ бичлэгийг харуулад өгөөрэй. За. Одоо болохоор яах вэ гэхээр хэдүүлээ групп болгоноос энэ хүүхэлдэйн кинонуудад дуу оруулах 2 хүнийг сонгож гаргах хэрэгтэй байгаа. Одоо Гэхдээ сонсож байгаарай. Яг миний хэлж байгаа сайн сонсож байгаарай. Хамгийн эхлээд 2 хүн гаргаж ирэн. Гэхдээ нэг төгсөгч одоо нэг шинэ оюут биш ээ. Нэг оюутан гарч ирэн. Тэгээд одоо Гэхдээ одоо шууд дуу оруулахгүй за хөгжмийн тоглоом дууссаны дараа буцаж ирж байгаа тэр дуун зааланд бэлдэж байгаа тэгээ буцаж ирээд дуу оруулах байхгүй. Тийм болохоор одоо групптэй бүгдээрээ ярьж байгаа 30 секундын дотор одоо нэг оюутан тэгээд нэг ажилчин сонгоорой. За 1-р групп болохоор нэг ажилчин сонгоод 2-р групп болохоор нэг оюутан сонгоо шүү. За бус группүүд болохоор нэг оюутан нэг ажилчин сонгоо шүү. За 1-р групп сонгоорой. 1-р групп нэг ажилчин сонгоо шүү. Нэгдүгээр групп нэг ажилчин, 2-дугаар групп нэг оюутан, 3-дугаар групп болохоор нэг оюутан, нэг ажилчин. Тэгээ бус группууд нь болохоор нэг ажилчин, нэг оюутан шүү. За. Зөвхөн 1-р групп л нэг ажилчин гаргаж ирэх юм. Оюутан биш. Тэгээ 2-дугаар групп болохоор зөвхөн оюутан гаргаж ирэх юм шүү. За, ажилчин биш. За урагшаа гаргаад ирээрэй.
сонгосон хүмүүс нь уршаа гараад ирээрээ. Энэ ч зөв. Тэгээс оолох. 1 2 дугаар групп хамтдаа дуу оруулах шүү. За. 1 2 дугаар групп хамтдаа шүү. 1 2 дугаар групп хамтдаа дуу оруулна. 2 дугаар группээс яасан бэ? 2 дугаар группээс гараарай. За энэ хүмүүс маань болохоор хөгжим тоглоом дуусны дараа Хүүхэлдэйн кинонд итгэлийн амьдралтай холбоотой олгож дуу оруулах байгаа. Тэгээд одоо бүгдээрээ Анугч хана байна. Анугчийг дагаад дуун танхимд очиод юугаа бэлтэж байгаарай. За. Анугч дагуулаа яваарай. Одоо биш. Одоо очиод бэлтэж байгаарай. Тэгээд тэмцээнд орохгүй. Дуугаа сайн бэлдээрэй. За. Анугч хана байна. За. За та дагуулаа яваарай. За одоо үлдсэн хэд маань болохоор одоо жинхнээсээ хөгжим тоглоомоо тоглолцгоё. Ах эгчдүүд. За. Энэ дээр болохоор би эндээс эхлээд магтан дууны үг сонсгоно. Гэхдээ AI-аар хэлүүлсэн байгаа. Тэгээд бүгдээрээ болохоор яаж таах вэ гэхээр шууд гараа өргөө таахгүй. За. Эхлээд групп болгоноос 3 хүн гарч ирээд хоорондоо өрсөлдөж жагаад асуултанд хариулах эрхийг олж авна гэсэн үг. Тэгэхээр одоо бүгдээрээ дахиад нэг 10 секунд зэрэг 3 хүмүүс сонгоо гаргаад ирээрээ. Ер нь ажилчдмаас маань гараад ирээрээ. 3 ажилчин. За, бэлцаарай. За, одоо хийх хэмээг нь болохоор маань 2 дугаар группээс эхлээ харуулж өгнө. За. Урд гарч ирсэн хүмүүс маань хийх юм эхлээсээ хараарай. Одоо та бүхэн маань биш тийш урт руу гараарай. Одоо та бүхэнд 3 шиг цаас тарааж өгнө. Тэгээд 1 шиг теннисний бөмбөг тарааж өгнө. Тэгээд хамгийн түрүүлж нэг тогтсон байшил руу очсон нь асуултанд хариулах эрхийг олж авна гэсэн үг. Харин маань сууж байгаа хүмүүс маань болохоор одоо би эндээс асуулт сонсохоор одоо ямар магтан дуу вэ гэдгийг бодож явах хэрэгтэй байхгүй. Тэгээд энд байгаа хүмүүс маань эрхийг олж авангууд тэгээд би одоо группийн тод хэлэнгүүд тэгээд хариулаарай. За. За. Сайн хараад аваарай. Ийшээ сайн яагаад төгсчоорой. Тэг бөмбөгөө баацсахгүй шүү за. За тэгээ зогсоорой. Зүүн талд болохоор 4 5 6 дугаар баг тэгээд энэ ч болохоор 1 2 дугаар 1 2 3 дугаар групп зогсоорой. За ойлгосон бах те. За 1 2 дугаар групп тийшээ баруун тал руугаа зогсоорой. 1 2 дугаар групп.
Тийшээ тийм хол зогсохгүй хаа. Тэндээс ирэх хэцүү болох. Энэ аха. За тэгээд яг энэ голын цэг дээр хамгийн түрүүлж ирсэн нь хариулах хэрэгтэй болно шүү. За. За бүр хан руугаа сайн тулаад өгөөрэй. Хан руугаа сайн тулаарай. Хоёроо төмөж ах. Хоёр жаа. Яг гол дээр. За би одоо эндээс магтан дууг сонсох нь харин сууж байгаа хэд маань За багууд бэлэн болсон уу? Зүр. 3-9. За багууд бэлэн болсон уу? Болсон уу? За одоо намайг сонсож байгаарай. За би эндээс магтан дууг сонсох юм бол яг сонсохоо дуусах мөчөд багууд маань эхэлж хөдөлж эхэлнэ шүү. За 5 6 дугаар группийнхаа сонсож байгаарай. Эндээс магтан дууг сонсож дууссаны дараа шууд тэмцээн эхэлж байгаа шүү. За та хэд маань шууд гол руугаа уралдана гэсэн шүү. За нэг сууж байгаа хэд маань бас магтан дуугаа сайн сонсоорой. За 1 2 3 Ах эгчдүүсийн баярын өдөр цуглан дуулах магтаал байна. Ариун эзний хүслийн дагуу. Эхэлсэн шүү. За нэгдүгээр групп. Нэгдүгээр групп хамгийн ихэнд ирсэн байна. За саяных ямар дуу байсан бэ? Шууд хэлээ. За зөв байна. За сууж агаарай. За одоо сууж агаарай. За одоо урд гарч ирсэн хүмүүс нь сууж агаарай. За яг ийм зарчмаар явагдана гэсэн үг шүү. За. Тэгэхээр саяных зөв саяных тэмцээн мөн нэгдүгээр групп нэг оноо авч байгаа шүү. За юу. За. Ах эгчдүү. За хормын дуу зөв байлаа. За дараагийнх нь болохоор дараагийн тэмцээн болохоор групп болгоноос 5 оюутан гарч ирнэ. Дахиад магтан дуунд хариулах хэрэгтэй байгаа. Групп болгоноос 5 оюутан. За хурдан гараад ирээрэй. Групп болгоноос 5 оюутан. 2 дугаар групп яг удаад байгаа юм бэ? Уртлын 5 хүмүүс нь гялс гараад ирээрэй. Уртлын 5 хүмүүс нь шууд гараад ирээрэй. Аха.
За энэ голдоо бөөгнөрөө зөксөж. Голдоо бөөгнөрөө тойроо зөксөж. Хагас тойроод. Тэг хагас тойрог болоод зөксөн. Нэгдүгээр группийн хагас тойрог болоод зөксөөрэй. Биш. Өнөөс сууштай. Бөөндөө хагас тойрог болоод хоёрдугаар. За, одоо яах вэ гэхээр би эндээс одоо нэг магтан дууны үсгнийх нь байрыг солилцсон магтан дуу харуулна. Харин сууж байгаа хүмүүс маань тэрийг олно шүү заяа. Харин урд гарч ирсэн хүмүүс маань болохоор дахиад эрхийн төлөө өрсөлдөнө гэсэн үг. Гэхдээ одоо яаж өрсөлдөх вэ гэхээр 45 секундын турш одоо нэг 1-ээс 29 хүртэл тоолно заяа. Тэгээ анзаарах тоглоом гэж биднээс талид бишээ. Анзаарах тоглоом гэдэг байдаг штэ. 1 2 3 гэд зэрэг тоо хэлэх юм бол хасагдж байгаа гэсэн үг шүү заяа. Тэгэхээр тоо хэлэхдээ болохоор сууж бишээ. Гараа өргөж хэлнэ. Тэгээ яг зэрэг хэлсэн хүмүүс байхаа ба шууд бас чанараараа суугаарай за. За. Бүгдээрээ мэдж байгаа шүү дээ тий. Гурван секундэд 1 минутын дотор тоо хэлэхгүй байх юм бол тэр хүн бас хасагдсан шүү за. Тоо хэлэхгүй байвал бас хасагдсан шүү заа юу. За. За би эндээс асуултыг харууллаа. За бүгдээрээ бэлдэрээ. Би бинийг хараарай. Би бинийг харахаар зогсоорой. Саяныхаа хагас тойргороо. Бөөндөө тоглоно штэ. За би асуултыг харууллаа. Бөөндөө штэ та юу? Бөөндөө штэ. За. Бөөндөө шүү. За би энийг харж байгаарай. За би эндээс асуултыг харууллаа. За 1 2 3 Цаг явж байгаа шүү. 12 хасагдаарай. Секунд үлдсэн байна. 10 секунд. 9. Бич. Цаг дууссан байна. Сая тоо хэлээгүй хүмүүс байна уу? Тоо хэлээгүй хүмүүс бүгдээрээ суугаарай. За тоо хэлээгүй хүмүүс нэгээл суугаарай. За группийн хүмүүсийг тоосноо. 1-р группээс үлдсэн хүмүүс гараа өргөрөө. За 2-р группээс. 3-р группээс. 4-р группээс. 5. Яа тэнцсэн үү те. За 3-р групп хариултыг хэлээрэй. За зөв байна. Баяр хүргэе. За одоо болохоор тэмцээн маань арай амархан болоод ирж байгаа. За одоо болохоор яах вэ гэхээр би эндээс Библийн дөрүүдийг эможигаар харуулна. Гэхдээ групп болгоноос 3 төгсөгч гарч ирээд саяны өмнөх тэмцээнд оролцоогүй төгсөгч нь шүү. За 3 төгсөгч гарч ирээд тэгээ энэ уртлын ширээ дээр усны саваа тогтоож иж асуултанд хариулах хэрэгтэй болж байгаа шүү. За. За 3 төгсөгч нар галз гарч ирээрээ.
За 1-р группийн тэнцээ, 2-р группийн тэнцээ. 3-р групп тийш шүү. Тэгээ араасаа цуваа зогсон шүү. За. Цувж зогсоод ээлжээрээ усаа шиднэ гэсэн үг. За, төлөөлөгч нар маань гэлз хүмүүсийн гаргаад өгөөрэй. За, би эндээс асуултыг харуулангууд 1 2 3 ээг ингээд шууд бүгдээрээ шидэж эхлэв шүү. За. Гэхдээ нэг хүн нэгэ шидээд сууж байгаа хүмүүс маань таашаа. Та бүхэн маань болохоор зөвхөн асуултанд хариулах эрхийг олж авч байгаа гэсэн үг байна. Тийм тогтоохон чухал. Тэрвээ нэг групп тогтоож иж тэр группийн хүмүүс хариулах хэрэгтэй болж байгаа гэсэн шүү. Тэнийг л удаа тогтоох бол тэр. За. За манай шалгагч нар маань сайн шалгаарай. За. Тогтоохгүйгээр шууд нэг шидэл иргэн шүү. За. Нэг шидэл иргэн шүү. За. За. За манай сууж байгаа хэд маань бас бэлтгэлтэй байгаарай. За нэг шидэл аргашаар гэдэг штэ. За. Ойлгосон биз дээ, тэ? Ойлгосон биз дээ, тэ? За. За 1 2 тэгээ та адилхаар усаалдагтай гараа. За 1 2 3 За 3-р групп. Хинбэ. За зөв байна. За. Суух байжаараа. Та үргэлжлээлээ. За, үргэлжлээлээ. За, дараагийн асуултыг харууллаа. За, дараагийн асуултыг. За, бэлдэж байгаарай. Дахиад инхтер хаа. Бол асуултанд хариулсан шүү дээ. За манай хянагч нар маань жоохон анхааралтай гараа. За. За дахиад дараагийн асуултыг харууллаа. 1 2 3. За. За. Хэдвэр групп вэ? 5-р групп. Хин бэ? Библийн үйл явдал. Зураг нь яасан? За зөв. За зөв байна. За дараагийн асуулт. За 1 2 3 за. За эхлээд 1-р групп хариулаарай. За зөв байна. Эхлээд 1-р групп байлаа. За. За дараагийн асуулт. За дараагийн асуулт 1 2 3. За хэдвэр групп вэ? За 4-р групп. За. Хариугаа хэлээрэй. За зөв байна. Ээлээ байлаа. Ээлээ зөв байна. За дараагийн асуулт. За. Маа төгсөгч нараа сайн бэлдэж байгаарай. За 1 2 3. За 1-р групп хариулаарай. Манай пост групп маань бас хариулт биш яаж ч те. Пост групп маань хариулж явах хооронд шийдэж явах байхгүй юу? Гэтэ Паул зөв. Пост группууд хариулж явах хооронд та бүхэн усаа шийдэж гин гэсэн үг шүү. За одоо болохоор бүр хүндэрж байгаа шүү заяа. За одоо Библийн ишлэлийг таах байгаа шүү заяа. 1 2 3. За 2-р групп.
За 1-р групп. За дүүл 1-р групп за эхлэе хэлээрэй. 2-р групп хариу байна уу? За аль төрүүлж хийсэн шууд. Аль төрүүлж хийсэн. За бос группаа шийдэж байгаараа. За хариулт байхгүй бол. За 5-р групп. За чимээгүй байж байгаараа. За чимээгүй байж байгаараа. За чимээгүй байж байгаараа. За чимээгүй байж байгаараа. 5-р группийн хариултан сая юу гэсэн бэ? 5-р группийн хариулт. Юу сонсогдохгүй байна. Чанга хэлээрэй. За 3-р групп. За зөв. Харин за зөв байлаа. Саяны хариулт зөв байлаа. За тэгэхээр бэлдэж байгаарай. За 1 2 3 За 1-р групп хариулаарай. 5 4 3 2 1 за байхгүй. За дахиад шидэрээ. За 2 За 5-р групп. Биш 7-р групп. 7-р групп 5 4 3 2 Хэлээрэй. За зогсоорой. 5-р 7-р групп юу гэсэн гинэ? Гүү. Таах 3-р групп. Гүү. 5-р групп. За яачаараа. 5-р групп дараа 1-р групп шүү. За 5-р групп хариулт байна уу? За зөв байна. Сая 1-р группээс өмнө 5-р групп тогтоосон байсан шүү. За. За. Эзэн бол миний анчаан гэж байгаа шүү. Ер нь удирдах байгаа хоныг удирдах байгаа чиглэлээр л үзүүлсэн байгаа шүү. За дараагийн ишлэлийг за 1 2-ын за төгсөгч нараа бэлдэж байгаарай. 1 2-ын 3 За 2-р групп 5 4 За би ойлгосон. За ойлгосон. 4-р групп чимээг байж байгаарай. За 4-р групп дээр зэрэг чимээг байж байгаарай. За 2-р групп эхлээд хариултаа хэлээрэй. За 2-р группт хариулт байхгүй тий. За зөв байна. Зөв. 2-р групп эхлээд тогтоосон байсан байхгүй. Дараагийнхан За энэ үртэл явсан байна. За төгсөгч нар нь одоо суугаарай. За. За одоо болохоор хөгжмийн цагийн 2-р хэсэг маань эхэлж байна. 2-р хэсэг дээр болохоор хэдүүлээ үг таах байгаа. Гэхдээ одоо яах вэ гэхлээр эхлээд 1-р группээс за 5 төгсөгч 2-р группээс бас 5 төгсөгч гарч ирээд тэгээд хоорондоо өрсөлдөхөр юм ихээр байгаа. Дахиад бас ирэх болж байгаа юм гэсэн үг. За 1-р группээс галз 5 төгсөгч гарч ирээ. 2-р группээс бас 5 төгсөгч. Аль болох гарч ирээгүй хүмүүс байвал сайн шүү. За гарч ирээгүй хүмүүс байвал сайн шүү. Бусад групп маань ч гэсэн хүмүүсээ бодож байгаарай. За. Sorry. Цаваа авч таа.
зохисгон заагаад. Таваарлах. За группээс өөдөөдөөс хараа зогсчоор нэгдүгээр группийн нааталтан зогсоод хоёрдугаар групп цааталтан зогсоод хоорондоо уснасаа булаацлах байгаа. За би тайлбарлаж өгье. За одоо өөр группийн хүмүүс өөдөөдөөс хараа зогсож шүү. За сая тийм чи нэгдүгээр группийн хоёр хүн хоорондоо зогсож байна. Хоёрдугаар групп. За. За би тайлбарлаад өгье. За одоо яах вэ гэхээр групп болгонд ийм үг харуулах байхгүй юу? Тэгээд та бүхэн маань яах вэ гэхээр хідэн үсэг харуулах вэ гэдгийг хідэн уснасаа булааж авсан бэ гэдгээрээ одоо дамжуулж олж аавна гэсэн үг байхгүй юу? Хэдий чиний олон уснасаа булааж аавн төдий чиний их үсэг гаргаж өгнө гэсэн үг би эндээс. За тэгэхээр бүгдээр яг нэг яг ижилхэн зай зогсоорой. Тэмүүж хараа зогсоорой. За яаж булаацлах вэ гэхлээрээ одоо би эндээс чих гэлээ гэхэд чих гэлж хэллээ гэж бодоход чихээ бариад өвдөг гэж хэлэх юм бол өвдгөө бариад тэгээд сав гэх юм бол саваа булааж авах хэрэгтэй шүү. За ойлгосноо. За нэг туршилтаар явж үзье. За алга гэх юм бол алгаад ташин шүү. За юу. За нэг туршилтаар явж үзье. За хамар чих өвдөг алга сав. Яг ингэж үзэн шүү. За юу. За саяны туршилт байлаа. За одоо яг жихнээсээ эхлэе. За бүгдээрээ бэлдээрээ 1 2 3 өвдөг чих хамар ам өвдөг аяг аяг гэж байхгүй шүү дээ. Аяг гэж байхгүй шүү дээ. Аяг гэх юм бол барих юм байхгүй шүү дээ. За одоо яг дахиад 1 2 3 хамар ам өвдөг чих алга өвдөг сав. За тоолуулаарай. Ийшээ тоолуулаарай. За 1-р группээс хэдвэ? За 3. За 2-р группээс. За сууж гараа. За одоо болохоор 1-р групп маань Самуэльтэй холбоотой үгийг таах юм байна. Гэтэ сая 3 үсэг сонгосон шүү дээ, тийм ээ. Тэгэхээр би эндээс одоо хүссэн нэг 3 үсгийг сонгож өгье. Одоо төлөөлөгч маань хэлэх үү? 3 үсгийг харуулж өгье. Одоо энэ цагаан үг гэсэн үг шүү заяа. Ногоо нь хоосон байгаа гэсэн үг шүү. За. Самуэльтэй холбоотой үг байгаа. Тэгээд яавал ялах вэ гэхлээр хамгийн бага үсгний орлого хэлжиж таасан групп нь оноо авах байгаа. Нэг л групп оноо авах гэсэн үг энэ тэмцээний дундаас бол. Ишлэл биш шүү. Зүгээр яг Самуэль ном дээр гардаг юм байна. За аль 3 үсгийг харуулах уу? За энэ 3. За хурдан хэлээрэй. Үгүй ингээд. Холбоо үг нэг үгийн сүлжээ мүлжээ гэж байдаг шүү дээ. Тийм биш шүү. За.
Тийм 5 үг байгаа. 5 үг байгаа. 5 үг л байгаа гэсэн үг. За 3 үсгээ хэлээрэй. 3 үсгээ хэлээрэй. За. За хэлээ. Энэ 3. За гэлцээрэй. За эхний 3-ыг сонголоо. За эхний 3-ыг сонгочлоо шүү. За эхний 3-ыг сонгочлоо. За дараагийн үсэг хэлээ. Үсгээр нь хэлээрэй. Энэ үсгээ. Үү үсгээ. За зүв байна. Г үсгээ. Д. Би буруу үсэг дарцсан шүү. За төлөөлөгч нь хэлээ за. Бүгдээрээ төлөөлөгчтэй үсгээ хэлээрэй. За зүв байна. За зүв байна. Нэг ч үсэг алдсангүй тий. За нэг ч үсэг алдсангүй за. За 2 дугаар үр. 1 2 3 4 5 6 7 үг байгаа юм тийм ээ. За үсгээ хэлээрэй. Хүрлээ ах хэлгүй. Айл горыг сонгох. 2 дахь үгний эхний 2 үсгээ. Эхнийг нэнэ. За хэлээрэй. Эхний 2-оо. Эхний 2 гэсэн үү? Дараагийнх нь. За үсгээ хэлээрэй. Хэ. Зүв байна. За яараа. За дахиад нэг хэ үсэг байгаа юм байна. Дахиад нэг хэ үсэг байна. Дахиад нэг хэ үсэг байна. Дахиад нэг хэ үсэг байна. За дараагийн үсэг хэлээрэй. Шууд хэлээд яваарай. Им үсгээ. Имэ. За байна. Нэг байна. Үсэг үү. За байна. Энэ үсэг гэсэн үү? За энэ үсэг байхгүй байна. За 3 4 дугаар групп төгсөгчтэй бэлдэж байгаарай. Ж. За зүв байна. Ж үсэг байна. Үсэг байна. За байж гараа. Үсгүүдийн эхлээ гараад хай. Дараагийн үсэг. Исэ. За. Үсэг байна. За зүв байна. Хүчээ. За зүв. Ирээ. За зүв байна. За 3 4 дугаар группийн төгсөгчд маань гараад ирээрээ. 3 4 дугаар группийн төгсөгчд маань гараад ирээрээ. За тэгтээсээ 2 дугаар группаар хэд алдчихв те.
Нэг л алдсан те. За. Пластч тий. За 3 дугаар группийн үгээ харж байхгүй тий. За 3 4 дугаар группийн маань өөдөөдөөс хараад зөксөөрэй. За одоо туршилт авахгүй шууд явна шүү. За 1 2 юу ч хийж болно. За 1 2 3 чих хамар ам чих өвдөг хамар ам нүд аяг гэж байхгүй шүү дээ. За одоо дахиад өвдөг ам өвдөг ам өвдөг ам өвдөг ам ус. За хэдвэ? За 3 дугаар групп 3 4 дугаар групп 2. За 3 дугаар групп За 3 дугаар группийн үгийг харуулад байна. За 3 дугаар групп аль 3 үсгийг сонгох вэ? Эхний 3 тий. За өнөөрөө хэлээрэй. За. Идшээ. Үсгээр нэлээрэй. Үгийн шууд тааж чадвал нэг л алдах юм бол одоо яхаар байгаа шүү дээ. 1-р групп ганц шалдаагүй байгаа. Эднэснээс шууд хэлж байгаа юм уу те? Үсгээр нь хэлэх юм бол амар биш үү те? Өөрөөсөө л мэд. Бишээ. За өнөөрөө хэлээрэй. Хүч дараагийн үсэг биш энэ донд байгаа хамаагүй шүү дээ. За үсэг. Би буруу үсэг дарсан. За уучлаарай. Оо дахиад буруу үсэг дарсан. За уучлаарай. За дараагийн үсэг. За шууд хэлчих. За зүг байна. За 4-р групп. За 4-р групп. Амлагч үс. Аль 2 үсгийг сонгох уу? За эхний 2. На. За дараагийн үсгийг хэлээрэй буйнах. Ийм үсгээ. Ийм юм уу аа юм уу? За. Үсэг байна. За. Буйнах хэлээрэй. Ийм. За ийм үсэг байна.
Ирээ. Ир байна. За нэг байна. За үсэг, за үсэг. Д үсэг, за. Д үсэг. Хэ юм уу, Д юм уу? За хэ үсэг юм байна те. Хэ үсэг. Хэ үсэг байхгүй. Хэ үсэг байхгүй. Өө үсгэ. За буйнаах хэлээрээ. За буйнаах хэлчих. Өдөрөө. Д үсэг байна. Хагас. За. За нэг л үсгээ хэлээрээ. За нэг л үсгээ хэлээрээ. Энэ үсгээ. За нэг л үсгээ хэлээрээ. За нэг л үсгээ хэлээрээ. За. Энэ. За байна. За байж энэ үсгнүүд гаргаадах юм. За. И. За и. За шууд хэлж болно шүү. Шууд хэлж болно. За нанд за хэлчихлээ шүү дээ. Нанданд осноо сайн нэр илүү. За. За дараагийн үсгээ хэлээрэй. Долоохон үсгний зан тийм их үг байхгүй хаа тий. Буйнахаа хэлээрэй дараагийн үсэг. Нөгөө 5-7 дугаар группийнхан тэгээ 6 дугаар группийнхан юмаа бэлж байгаарай. Чи 5 дугаар группийнхан 6 дугаар группийнхан. За үсгээ хэлээрэй. Исэ. За үсэг байна. За. За. Үсэг зүв байна. За зүв байна. Соломон зүв. Соломон гэж зүгээр хэлсэн хүнийх нь үгийг бичсэн аахгүй юу? Зүв биз дээ тий. За. За дараагийнх нь 6 дугаар группийнхан, 6 дугаар группийнхан, 5 дугаар группийнхан. За гэлзээрэй. Таван төгсөгч байхгүй бол оюутан нэмэгдэж болно шүү за. Сав гэхээр аав шүү за. За бэлэн босноо. За 1 2 3 чих ам хамар ам өвдөг ам хамар чих тохой ам сав. За хэд вэ? 4. Оо за. За 6 дугаар группийнхан за.
6 дугаар группийнхан 4 тий. За 5 дугаар группийнхан 1 юм байна шүү. За 5 дугаар группийнхан одоо ялц асуултанд хариулаарай. Тавдугаар групп аль үсгийг харуулах вэ? За. Үсгийн сайн сонсож байгаа хэлээд үү? Үсгийн сайн сонсож байгаа хэлээд үү сонсохгүй ш. За. За гэлс хэлээрэй за. За гэлс. Аа үсэг байна. Илээ. За ил үсэг байна. Дахиад юу? За и үсэг байна. За зүг байна. За. Тэ үсэг байхгүй шүү. Тэ. Байна. За вэ үсэг байна. За хэлээрэй дараагийн үсгээ. За байна, энэ байна. За зүг байна. За дараагийн групп. За хамгийн сүүлчийн групп. За 4 үсгээ хэлээрэй. За эхний 4. Дараагийн үсэг. Үсэг үү? Үсэг байна. За үсэг байна шүү. Үсэг жоо. За дараагийн үсэг. За үсэг байна. За дараагийн үсэг. За байна. За дэ үсэг байна. За дараагийн үсэг. Дараагийн үсэг. За дараагийн үсэг хэлээрэй. Ир үсгээ. За гэлзаарай. Ир үсгээ. За байна. Одоо үсээ ойлгомжтой болчих юм шүү. За. Хэ үсэг. Тэ үсэг. Тэ үсэг байна. Гэ үсэг. За. Гэ үсэг байна. Байна. За. Юу дутаа байна?
Тийм ээ тий. Тийм ээ. За. За зүг байна. За одоо 1 2 дугаар байранд албаг байна. 1 2 дугаар байранд албаг байна. За 1 болон 3 дугаар группээс бүх төгсөгчд нь